Хей, за сайн байцгаана уу? За сайн байна. Ороод ир за. Миний энэ юу болж гэнэ үгүй юу хэлээрэй заяа. Чи ихэвч болж гэнэ үгүй юу хэлээрэй заяа. Би ч гэсэн залгаад үзэх за. За. Тун сонсогдож гэнэ хонгороо та. Хэлээрэй манайхаа. Ла. За, дуун яаж гэнэ болж гэнэ. Окей. За. Өнөөдөр гоё сэдв ярих гэж байна. Ойртой дээр хэдүүлээ ярилцаад. Яа. За сайн уу сансраа? Миний дуу сонсогдож байна уу? Миний дуу ингүүл дээр байна уу? Сонсогдож байна. А за хэлээрэй. Надаа хин дуун хин нэлээрэй заяа. За сайн бацгаана. Өнөөдөр би хажуудах хүмүүс чинь болохгүй байна уу гэдэг сэдв дээр ярилцаад байгаа. Тэгээ ялангуяа хүний сайн уу сансраа? Миний дуу болж байна уу? Сонсогдож байна уу? Хэлээрэй. Миний дуу болоод байгаа юм шиг байна те. Окей, за би тэгвэл үргэлжлүүлээ ярьлаа шүү. За юу. Окей, сонсогдож байна. Окей, за баярлалаа гэж авзаа. За тэгээд өнөөдөр нөгөө нэг хэдүүлээ юу яаж байгаа шүү те. Яг одоо энэ цаг үе дээр ерөнхийдөө яг бид нарт маш их юм гоё юмнууд өрнөж байна. Манай дасгалжуулалтын академи бидний хийж байгаа юм бид нар дөнгөж одоо мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрийнхаа төгсөлтийн баярыг бид нар хийсэн тий. Төгсөлтийн баяр хийсэн гэхдээ төгсөх болоог байгаа өнгөрсөн зөвхөн 7-8 хоногийн хугацаанд өнгөрсөн нэг 2 сарын хугацаанд манай оролцогчдод манай хүмүүс яаж өөрчлөлт гарсан гэдэг сэдвээр гэдэг юмнууд биднийг маш их урам өгж байна. Тэгээд өнөөдрийн энэ ярьж байгаа хажуудах хүмүүс чинь болохгүй байна уу гэдэг сэдв эргүүлээд бид нар яг энэ сэдвээр ухтаад ирэхлээр манай байгууллага дотор болоод байгаа юмнууд маш олон юмнууд хоорондоо авцалдаад манай залуучууд улам гоё хүчтэй болоод хоорондоо бүр аюугай хамт олон бүрдээд гоё ажилддаг шүү дээ. Тэрний чийдүүд би өдөр болгон мэдэрч байгаадаа маш их баяртай байна. Тэгээ бид нар яг одоо нэг 2-3 янзын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрийг бас давхар би та нартай танилцуулчих гэж бодож байна. Flow Consultant гэдэг дээрээ бид нар өнгөрсөн 2 дахад анхны онлайн уулзалтууд хийсэн. Монголдо мэргэжлийн төвшөнд бэлтгэгдсэн Flow Consultant-уудыг бэлтгэх certification сургалт явуулж байгаа. Тэгээд энэ сургалт маань яаж яана гэхээр маш олон Монголын гэр бүлүүдийн энергийг, Монголын амьдралын, Монголын хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө одоо хөгжүүлэхэд нь нэмэр болохоор хувь хүнд нь гэр бүлтэй ажил зөвлөгөө өгч чаддаг, тий байгууллагуудтай ажиллаж зөвлөгөө өгч чаддаг ийм төвшингийн залуучуудыг бид нар ураад оролцуулсан маш гоё ажиллаж байгаа. Тэгээд энэ ихэвчлэн бид нар яг энэ өнөөдөр ярих гэж байгаа сэдвээ би та нартайгаа яагаад энийг сонгосон бэ гэхээр Flow Consultant-ийн юм хийж яхад ч гэсэн бид нарт яг маш асар хэмжээний хүч чадал байгаад байгаа байхгүй. Бид нар асар хэмжээний гоё боломжуудыг бид нар үүгээр дамжиж мэдэрч ирж байгаа. Үргэлжлүүлээд бид нар гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрөө удахгүй ярина. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр маань 5 сарын 15 буюу энэ маргааш нөгөөдөр бүртгэлээ хийж эхэлнэ. Тэгэхээр энд яарч байгаа хүмүүсээ бүгднийг ороод иргээд л чий тий. Энийг үнэхээр энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа хүмүүс маань эргээд ороод ирчих. Тэгээд нэг ийм гайхамшигтай нэг юм болоод байгаа байхгүй. Бид нар ихэвчлэн манай монголчуудын ялангуяа хүний энергийг яриад, хүний хүч чадлыг яриад, хүний амьдралын утга учирыг яриад, аз жаргалыг яриад ирэхлээр бидний хамаг их аз жаргал хаанаас их үүддэг вэ гэхээр бидний эргэн тойронд байж байгаа хүмүүстэй бид нар хамтдаа яаж аз жаргалын урсгалыг бид нар бүрдүүлж чадчихна. Аз жаргалын тэр энергийн харилцааг бид нар яаж бүрдүүлж чадчихна гэдэг асуудал маань бидний хамаг амьдралын маш их хэмжээний утга учиртай юм өгдөг. Бид нар ганцаараа аз жаргалтай байж болно. Хүн ганцаараа юмыг одоо бие дагаад юмаа хийгээд амжилтанд хүрч бол чадахгүй чадна. Гэтэл яг хажууд чинь байж байгаа хүмүүс, чиний эргэн тойронд байж байгаа хүн, чамтай нэг гэрт амьдарч байгаа хүмүүс, чиний найз нөхөд, чиний яг эргэн тойронд чиний энергийг хуваалцж байгаа тэр хүмүүсийн нөхцөл байдал чамд асар ихээр нөлөөлдөг байна. Тэгэд энэ байдлаасаа болоод манай монголчуудын манай бидний аз жаргал амьдралын нөгөө нийгэмшдэг тэр хэсэг маань бид нарыг асар ихээр зовоож байна л да.
Тэгэхээр энэ сэдвийг хэдүүлээ яаж өөрчлөх ёстой юм бэ? Яаж сайжруулах юм бэ гэдэг дээр хэдүүлээ өнөөдрийн лайвыг хийж, тийм ээ. Тэгэхээр маш олон тохиолдолд биднэрт хажуудалд байж байгаа хүмүүсээсээ шалтгаалаад чиний аз жаргал ор үндэсгүй алуу болчих шиг болдог. Чиний бодоод төсөөлөд байгаа, чиний хараад итгээд байгаа, чиний нандинг хамгаалдаг байсан, чиний өөрөө чи хүсэл зориг мөрөөдөл бүх юм талаар болж байгаа юм шиг мэдрэмж аягүй их гардаг шүү дээ, тий. Тэрийг бид нар яаж харилцах вэ? Тэрийг бид нар яаж өөрчлөх вэ гэдэг дээр тэрнтэй бид нар яаж харьцах ёстой юм бэ гэдэг асуултыг хажуудах хүмүүс чинь болохгүй байгаа даа нү? Эсвэл чи хажуудах хүмүүсээс шүүмжлээд байна уу? Эсвэл хажуудах хүмүүстэйгээ харьцаж чадахгүй байна уу? Хажуудах хүмүүсээсээ бид нар дэмжлэг авч чадахгүй байна. Маш олон тохиолдолд би одоо Монголын нийгмийг яриад Flow Consultant байж байгаа консалтантуудаа бэлтгэгч ч гэсэн Монголын нийгэмд Монгол залуучууд хүн дээр ирээ зөвлөгөө өгдөг ч юм уу, зөвлөгөө авахтаа ч юм уу, чин үнэ сэтгэлээсээ хуваалцдаг, биднэрт итгээд ярьдаг. Тэргүүрээ бид нар коуч, ментор, одоо дасгалжуулагч нар, тий, коуч, ментор, консалтантууд маань, амбассадорууд маань яг энэтэй өдөр болгон хаалц тулалдаж ярилцдаг хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүсийг бэлтгээ явж хахад хамгийн их тохиолддог том асуудал юу вэ гэхээр хүмүүсийн бас нэг маш их санаа зовдөг, маш хэцүү байдаг хэсэг нь юу вэ гэхээр хажуудах хүмүүсийнхаа дарамтнаас болоод өөртөө итгэлгүй болцсон хүмүүс юм. Маш олон хүмүүс бид нар руу хандаж ирж байна. Өчнөө мянгаараа хандаж ирж байна. Өчнөө 100-аараа биднэртээ зэрэгцээд суралцахыг хүсэж байна, хуваалцахыг хүсэж байна, тий. Манай дасгалжуулалтын активын залуучууд яг энэгүүрээ бид нар зориг нэгтэйгээр урагшлаад байгаа байхгүй, тавшаад байгаа. Тэгээд манай одоо Flow Consultant ороод ирсэн залуучуудаа би үүгээр нь дамжуулаад бас их одоо зориг нэгтэй бид нартай нэгдэж орж ирсэн. Одоогийн байдлаар бид нар 30 байхаас 21 залуу бүртгэгдсэн байгаа. Маш цөөхөн үний орон зай үлдсэн байгаа. Тэрэн дээр бүртгүүлээд амжаад ороод ирэх хүсэлтэй манай мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт оролцсон, эсвэл гэр бүлийн динамик хөтөлбөрт оролцсон, тий, эсвэл миний бизнес хөтөлбөрт оролцсон байж байгаа залуучуудыг би урьж байна. Яг энэ гайхалтай аянд бид нартай зэрэгцээ суралцаад мэдээ гэх юм бол би та нарыг бэлтгээд өгье. Ийм хүмүүстэй бид нар яаж ажиллах юм бэ? Монголын нийгэмд болоод байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд ч юм уу, эсвэл одоо архитектийн орон зай төсөөд, эсвэл нэг амьдралын жоохон хэцүү юм туулаад адарбаатай нөхцөлийг даваад гарч байгаа энэ хүмүүсийг бид нар яаж хажуудах хүмүүсээсээ шалтгааллахгүйгээр хүч чадлаа нөөцөлж, хүч чадалтай болж өөртөө итгэлтэй болох чадварыг бид нар олгох юм бэ гэдэг асуултыг бид нар ярилцаад байгаа. Тэгээ энэ өнцгөөсөө бид нар би чамайг яг энэ өнөөдрийн лайвыг үзэж байгаа бол хажуудах хүмүүсээсээ яаж одоо бие тусгаарлаж гарах вэ? Хажуудах хүмүүсийнхаа нөлөөнд яаж автахгүйгээр өөртөө хүчээ сэлбэж, хөл дээрээ босож, зоригтойгоор алхаж сурах вэ? Өөртөө яаж итгэлтэй болох вэ? Хажуудах байгаа хүмүүс чинь чамайг доромжлоо ч юм уу, чамайг чадахгүй гээл, чамайг өрөвдөөл, чамайг одоо юу гэдэг янз янзаар дуудаал, тий? Чамтай зөв бусаар харьцаад байхад бид нар яаж харьцах ёстой, тийм ээ? Тэгэхээр дуун сул ч юм уу гинэ. За би нэг салгахчгүй, дуугийн салгаад үзэх үү? Түүл дээрдгөө. За. Би юу ч гэсэн дуугийн салгаад үзье. Та нар дээрдэж гэнэ үү? Одоо яаж гин? Одоо дээрдэж гэнэ болохгүй байна уу? Дуун онцгүй байна уу? Би холдуулчих тэр хэцүү байна тий. Алин дээр вэ? Чивчээ авхан дээр үү? Тавьсан дээр нь. Дуу зүгээр ээ наа. Одоо зүгээр болж байна тий. Дуу зүгээр ээ нөө. Окей. За тэгвэл би ингэ ярьлаа шүү зэ. Тэгээ ийм асуулт байгаа байхгүй. Бидний Монголын хүмүүсийг одоо бид нар 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг юм уу тий. Аянда оруулсан байгаа хүмүүсийн тоо 40 мянга, 41 мянга хэдэн зуулсан билээ өнөөдрийн байдлаар. Бид нар бас жоохон ингээл хүмүүсийг ажиглаад яг хүмүүсийн амьдралд өгж байгаа өөрчлөлт юмнуудыг хараад явж байгаа. Тэгээ хажуугаар нь ингээд яг тэрийг одоо нийгэм дотор амьдарч байгаа маш эмзэг нөхцөл байж байгаа хүмүүсийн аянд руу орж ирж байгаа. Янз янзын асуудалтай хүмүүс байгаа. Тэгээ ихэнх хүмүүс одоо биднэрт хандж байгаа бид нартай харилцаж байгаа асуудлынх нь нэг том шалтгаан нь юу вэ гэхээр энэ миний эргэн тойронд байж байгаа хүмүүс намайг дарамтлаад байгаа мó, намайг доромжлоод байгаа мó, эсвэл намайг үгүйсгээд байна уу, намайг ойлгохгүй байна, миний юу хүсэж байгааг мэддэг, дэмждэг хүмүүс байхгүй байна гэдэг том асуулт байгаа. Тэгээ энийг бид нар яаж анзлах вэ? Энийг бид нар өөрчлөхийн тулд манай дасгалжуулалтын активаас юу хийж байна? Тэгээ ялангуяа өнөөдөр чамд яг өнөөдөр нэн тэргуунд энэ байдлаас гарахын тулд чи юу хийж болох вэ гэдэг дээр хэдүүлээ жоохон зөвлөгөө ярилцъя тий. Ашгүй.
Тэгээд энэ сэдвээр хэдүүлээ айгуу гоё зоригтой гоё яриа хийч. Энэ сэдвээр хэдүүлээ айгуу юу гэдэг амьдралд чамд хэрэгцээтэй чамаг яаж одоо дэрэгдэх хүмүүс чинь ямар ч сөрөг үзэлтэй байж болно, ямар ч хэцүү хүмүүс байж болно. Гэтэ чи яаж өөрийнхөө амьдралыг учрыг олгоод хөл дээр нь босох вэ гэдэг асуулт нь. Энтэй хамааралтай асуултаа энд хамааралтай байж байгаа асуултуудаа бичээд хэдүүлээ би энэ дээр ч гоо зөвлөгөө өгöd хийзээ. Тэгэхээр хажуудах хүмүүс чинь болохгүй байна уу гэдэг асуулт. Маш их number 1 би чамд ихэвчлэн харахтаа чи өөрийнхөө хийж байгаа ямыг ойлгохгүй байх тохиолдолд өрөөл бусдын давлгаанд өртөх аюул өгдөг. Өрөөл бусдын одоо сөрөг үзэл бодлын хувь салхинд нэвтрээд өөрийгөө алдах аюул маш их байдаг. Энэ хэсэг чиний number 1 болгоомжлох ёстой хэсэг. Энэ хэсэг нь чиний зүгээс одоо ч хажуудах хүмүүс чинь болохгүй байж болно. Хажуудах хүн чинь янз янзын замбраагүй амьдралтай байж болно. Асуудалтай байж болно. Ямар нэг юм донтдог байж болно. Эд хөрөнгөнд материалд нь шунддаг байж болно. Хүнийг одоо хүчирхийлдэг гэдэг юм хүнийг доромжилдаг байдаг. Илдэв үгээр хилдэг байж болно. Зодддаг байж болно. Тэр тэгэл муухай характертай тий. Муухай айштай байж болно. Эсвэл арх уудаг ч юм уу. Эсвэл зодтолтой юм болохгүй болгочтой. Эсвэл амар үүрлгэн байж болно. Мөнгө төгрөг санхүүгийн хувьд чамаг одоо нэг гэрт байдаг хүмүүс гэхэд ерөөсөө хариуцлага урьж чаддгүй, юмэг тогтвортой байлгаж чаддгүй, нэг л их хуйсгансан олон янзын айштай хүмүүс байдаг гэж байна. Тэгэхэд чи ийм хүмүүстэй яаж амьдрах юм бэ? Энэ хүмүүсээс яг чи яаж өөрийнхөө эрхчлөөг, өөрийнхөө үзэл бодлыг авч явах юм бэ? Чи яаж өөрийнхөө ийм нөхцөл байдалд эрүүл бус ийм орчинд өсөж байгаа хүн яаж өөрийгөө аврах вэ? Чи яаж өөрийгөө хамгаалах вэ? Энэ чинь маш чухал хэсэг байгаа байхгүй? Тэгэхээр бид нар энэ хэсэг дээр чиний number 1 бодох ёстой. Миний өгөх гэж байгаа зөвлөгөө юу вэ гэхээр чи энэ хүмүүсийн юм юу вэ? Энэ хүмүүсийн проблем юу вэ? Миний проблем юу вэ гэдгийг хоёулангийн ялгаж салгаж сурах хэрэгтэй байгаа. Чи өөрийгөө алдаад байгаа байхгүй. Энэ хүмүүсийн үзэл бодол, энэ хүмүүсийн одоо дайралтны гай гамшгаар чи өөртөө итгэх итгэлээ алдаад байгаа. Чи өөрийгөө хэн бэ гэдгийг танихаа болчоод хин нэг хүн таалагдгаа тэр хүмүүсийн үгээр л явуул чи нэг аюулгүй байх юм шиг мэдрэмж аваад. Гэтэл яг үүндээ заримдаа тэр хүмүүс буруу болвол заримдаа тэр хүмүүсийн хийж байгаа аргачлал чам тохирохгүй болвол чи хаяа тэрийгэ хамгаалж сурах хэрэгтэй. Чи тэрийгэ өөрөө илэрхийлж сурах хэрэгтэй. Тэ? Чи тэр хүмүүсийн одоо дайралтаас өөрийгөө хамгаалах техниктэй аргачлалтай болж сурах. Чи хэдэн настай ч үеж болно. Чи хөгшин ч үеж болно, залуу ч үеж болно, ямар ч үеж болно, хүүс чи ямар ч үеж болно, эрэгтэй ч үеж болно, эмэгтэй ч үеж болно, тий. Гэтэл тэр хүн чам руу дайраад хахад байгаа тохиолдолд чи яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг асуулт тий. Тэгэхээр чиний зүгээс number 1 чиний санаа зовох ёстой, болгоомжлох ёстой юм юу вэ гэхээр чиний алдаа юу юм? Энэ хүний алдаа юун дээр байгаад байгаа гэдгийг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Өөрийнхөө ямиг тэр хүний нөлөөллөөс хамгаалж сурах хэрэгтэй. Одоо би нэг олон удаа давтчихлаа шүү дээ, тий. Өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө бодоод байгаа бодлыг тэр хүний хэлж байгаа үгнээс тусгаарлаж харж сурах хэрэгтэй. Энэ маш чухал хэсэг. Чиний number 1 хамгаалах ёстой хэсэг. Чиний үзэл бодол юу юм? Чиний санаж байгаа одоо мөрөөдж байгаа мөрөөдөл юу юм? Чиний зорилго юу юм гэдгийг чи мэдэхгүй бодвол өөр хүн чамаа тэгэл хэлэхээр тэрийн дагаад чи өөрийнхөө мэргэжлийг сольдог ч юм уу. Чи тэрийн дагаад тэр хүний хэлж байгаагаар өөрчлөгдөд явахтаа биш. Хамгийн гол нь чи өөрийнхөө проблемыг өөрийнхөө гарын дор байж байгаа юмнуудыг таних хэрэгтэй. Үнэхээр өөрийнхөө чиний гарын дор байж байгаа энерги, чиний гарын дор байж байгаа юм чи утга учир өгч чадахгүй байгаа учраас өрөөл бусдын үзэл бодолд чи дарамтлуулаад байна. Энээс болоод маш олон мянган монголчууд өнөөдөр өөрийгөө алдсан байна. Үннээс болоод маш олон хүн өөрийгөө олох юмсан гэдэг мөрөөдөлд явдаг үстэй хаана хайцснаа мэдэхгүй сандраад яваад. Тэ? Энийг хэдүүлээ өөрчилё. Чи өөрчилё. Чи яг энэ цэг дээр ажиллаж өгөөч. Чи өөрийнхөө дуу хоолойг танд сурах хэрэгтэй. Чи өөрийгөө юунд дуртай, юунд дургүй гэдгийг мэдэхгүй болсон байгаа байхгүй. Бид нар мангаа болцсон байна. Өөр хүмүүс чам руу тэгэл хэлчихлээр өө тийм одоо яана тийм байх ёстой гэж чинь энэ мэрэгжил гайгүй юм байна. Би заавал нэр хүндтэй байх ёстой. Би заавал хүнтэй суух ёстой. Энэ хүн намайг хүнтэй суухгүй ингээд оромжлоод байна. Би ингэж онгоонд орж харах гэс хүнтэй суугаа санаа амраа. Эднээс зугтай.
гэж байгаа ч юм уу. Зарим хүмүүс тэгж амьдарч байна. Одоо 20 30 40 гараад ингээд амьдарч байгаа хүмүүс дандаа хүний адаг болоод байгаа юм шиг мэдрэмжээр өөрийгөө зовоож амьдарч байна. Тэг яг энэ нэг юм сонин энэ нийгмийн зөрчилдөөн дотор нийгмийн үзэл бодол, нийгмийн одоо дайралтаас болоод өөрийгөө гээцэн хүмүүс яаж одоо энэ нөхцлөөс гарах ёстой юм бэ? Энэ өнцгөөс нь хэдүүлээ яриад байна. За, number 1 чиний зорилго бол ерөөсөө тэр хүмүүс ямар ч алдаатай вэ, ямар ч проблемтай вэ, ямар ч том асуудалтай бай хамаагүй чи өөрийгөө тэр хүнээс тусгай хүн гэдгийг харчих. Чи өөрийнхөө үзэл бодлыг ойлгодог болчих. Чи өөрийнхөө дуу хоолойг мэддэг болчих. Чи өөрийнхөө дуулах дуртай дуугаа сонсдог болчих. Тэ? Тэр дуртай дуу чи юу ч хийж болно. Чиний одоо юу гэдэг чиний хийх дуртай юм байж болно. Чиний ярих дуртай сэдв байж болно. Чиний хобби байж болно. Чиний ажил мэргэжил байж болно. Чи дуртай мэргэжил байж болно. Тэ? Чи дуртай газараа хаанч явж болно. Тэр эрхчлөө байгаад байгаа. Тэ? Чи өөрийнхөө өмнө хариуцлагыг өрөөд өөрийнхөө аз жаргалд эзэн болчих гэдэг хэсэг маш чухал. Тэр хүмүүс тийхгүй байгаа хүмүүс яадаг вэ гэхээр тэр хүмүүсийн давлгаанд ороод өөрийнхөө эрх мэдлийг алдаад байгаа хгүй. Өөрийнхөө эрхчлөөг алдаад байгаа. Өөрийнхөө одоо юу гэдэг нь өөрийнхөө нарийн нандин зүйлээ алдсан хүн бидний гудамжинд гарч байгаа хгүй. Өөрийнхөө нандин чухал гэж бодсон юмнуудаа чи хэн нэгэн хүнийг хэлснээр одоо зөрчилдөөнд оруулаад явцсан болвол биднэрт өнөөдөр амьдрал улам хатуу анддаг байгаа хгүй. Яагаад гэвэл тэр нандин юмныхаа хүчээр бид нар амьдралыг туулах зоригтой болдог. Амьдралыг туулах тэнхэлтэй байдаг. Тэр нандин юмаач би чамд хамгаалж сурах хэрэгтэй юм гэдэг. Тэр хүний юмнаас өөрийнхөө заавлаж аваад өөрийгөө хамгаалаад өөртөө нандин чухал гэдэг юмнуудаа өөртөө зориулаад бөөцөд сурах хэрэгтэй. Ойлгож сурах хэрэгтэй. Хүндэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж сурах хэрэгтэй. Тэгэд энэ хэсэг маань Монголын нийгмийг хэцүү амьдралаас аврахад ядаглаад би чамайг бүх хүмүүсийг аварч чаддгүй юм баг. Тэр нэг сонин дадалтай, муу үзэл бодолтой, тэр муу муухай юм дандаа хуйларч авчдаг, хов живэн дуртай. Тэр хүмүүс тэргөөрөө хуйларчлыг. Тэ? Чи өөрөө тийм юмд хуйлрахгүйгээр хөлөө олоод амьдрч сурчвал адаглаад одоо энийг үзэж байгаа 170 эдэн лайв үзэж байна тий. 170 эдэн хүн адаглаад өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өөрийгөө хүндэлдэг болох хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодлыг сонсдог, өөрийнхөө дуу хоолойг хүнд хэр бортоггүйгээр илэрхийлж сурах хэрэгтэй. Тэ? Энэ хэсэг маань маш чухал байгаа байхгүй. Өөр хүмүүс хажуудах хүмүүс чинь болохгүй байж болно за. Тэрийг өөрчлөх нь чиний асуудал биш, чиний хариуцлага ерөөсөө биш. Нөгөө бодлоо энэ хүмүүс зовоод байна, энэ хүмүүс амар өрөвдөлтэй байна. Тийм учраас би энэ хүнд ингээд туслахгүй болохгүй байна гэдэг чинь чи тэр хүний нөлөөнд автчихад байгаа гэж нэг хувилбар чинь баггүй. Тэ? Тэгэхээр тэр хүн өөрийгөө болохгүй байдалд оруулдаг сонголт хийдэг байж болно. Тэр хүн муу дадалтай, муу юм хийгээд муу харилцаатай одоо юу гэдгийг те өөртөө одоо юу гэдэг өөрийгөө эгүүтгэдэг тийм зуршилтай муу зуршилтай хүн байж болно. За тийм хүн байхгүй ш байгаа. Хамгийн гол нь чи тийм муу зуршилгүй байж сурах хэрэгтэй. Чи тэр муу зуршилтай хүний нөлөөнд автаад өөрийнхөө хүсэж байгаа нандин юмаа хайдаггүй болж сурах хэрэгтэй. Энэ маш чухал. Тэр муу зуршлын нөлөөнд чи автахгүйгээр амьдрч сурах хэрэгтэй. Тэр муу зуршлыг тэр хүний хийж байгаа муу зуршлыг тэр хүнд нь орхиод тэр хүнийг өөрчлөе гэж зүтгэхгүйгээр чи өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Өөртөө санаа зовж сурах хэрэгтэй. Өөрийнхөө ирээдүйд зориулж хөрөнгө оруулах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралыг бодож сурах хэрэгтэй. Нөгөө бодлын би чамайг амиа бодож сур гэж зааж өгч байгаа. Нөгөө бодлын бусдыг өөрчлөх гэж хамаг энерги битгий гарцтаад тэр хүн таалагдах гэж муу зуршилтай, муухай ааштай одоо тэр хүний хүчирхийлдэг, хүнийг доромжилдаг, хүний одоо мөнгийг саадаг, шундаг, эд материалд дуртай, гоо сайхан янз янзын юмд ингэж төвчгөнөж гүйдэг, хүнээс үг сонсож чадахгүй, хүнтэй харилцаж чадахгүй, дандаа уулзсан ярьсан юм болгон дандаа бүтэлгүйгээр иргэдэг тэр хүмүүсийн гартан чи өртөхгүй байж сурах хэрэгтэй. Энэ чиний number one маш чухал хэсэг байна. Би нэг одоо маш олон янзаар яриад байна шүү дээ, тий?
Тэ. Тэгэхээр тэр өнцгөөсөө би чамайг number 1 би чамд өгж байгаа зөвлөгөө энэ чиний юм юу вэ? Хоёрдугаарт би чамайг яах ёстой вэ гэхээр өөрийгөө хэн бэ гэдгийг танихад зориулж ажиглаж сур, өөрийгөө анзаарч сур, өөрийгөө юунд дуртай гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хэн болохыг хүсэж байгаа, өөрийн чинь мөрөөдөл яг юу юм гэдгийг танихын тулд хөрөнгө оруулалт хий. Өөртөө хөрөнгө оруулалт хий. Өөртөө зориулж цаг гарга. Өөртөө зориулж юмыг судал, ойлгоогүй ээжж битгий дагажгүй. Тэ? Энэ хэсэг нь чиний өөрийн чинь бэлтгэл ажиллагаа. Хоёр дахь хэсэг нь. Чиний өөрийн чинь бэлтгэл ажиллагаа. Бэлтгэлээ сайн ханга. Энэ юм нь юу гэвэл ирээдүйд чамд ямар ч муухай юм нүүрлээд ирэхэд чамайг аврах техник аргачлал. Тэр хүмүүс ямар ч сайн хүмүүс чиний эргэн тойронд байсан хамаагүй чи ийм аргатай биш, чи тийм чадaltaй биш тэгээд чамайг танаад чамтай харилцах боломжийг нээхэд чи бэлтэж байгаа. Чи өөртөө юу ч нөөцлөөгүй, өөрөө юу ч чадахгүй, юу ч ойлгохгүй бол хүнд ч хэрэггүй. Тэ? Энэ хүчирхийлээс гарлаа. Өөр муу хүмүүсийн нөлөөлөөс чи нэгдүгürt гарлаа. Нэгдүгürt хоёрдугаар чи яах ёстой вэ гэхээр өөртөө зориулаад бэлтгэлээ базаа. Өөрийнхөө арга техникийг хөгжүүл. Өөрийнхөө тэр чадварыг ойлго. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлго. Өөрийгөө хэн бэ гэдгийг ойлго. Өөрийнхөө чадаад байгаа, өөрийнхөө хүсэж байгаа юмныхаа ид чидийг мэдэрч сур. Тэрнтэйгээ харилцаж сур. Чи ингэж харагдмаар байна. Өнөөдөр хүн болгон чамайг шүүмжилдэг гаднаас тийм. Гэтэл чи өөрийгөө ямар байлгахыг хүсэж байгаа хүн чи юм байхгүй. Би ийм баймаар байна гэж мөрөөдөж байгаа хүн чинь чи. Тэгвэл тэр байдлаагаа илэрхийлж сур. Тэр байдалтай тохирсон тэр хүний дүр төрхийг, тэр хүний хүсэл мөрөөдлийг амьдралдаа оруулж ир. Тэр нь чамд маш гоё эрхчлөө ийждэг. Тэр нь юу нэ? Одоо жишээ зарим хүмүүс тэгдэг байхгүй. Эсвэл би зүгээр Facebook live хийж штэ. Өнөрмөө сонсч, өнөрмөө намайг түрүүн ярьж байхдаа ингэсэн байхгүй наа. Live хийдэ. Та live-ийн дарга юм уу? За дарга тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр би болохоор live-ийн дарга байхгүй. Эргүүлээд би энэ live-ыг би хийж байгаа бол би юу өмсгөө өөрөө мэдчихэ. Би өвсөө яаж самхаа өөрөө мэдчихэ. Би яаж царайлахаа өөрөө мэдчихэ. Энэ миний сонголт. Хаанаас суухаа би мэдчихэ. Тэ? Яаж суухаа би мэдчихэ. Энэ миний юм байхгүй. Миний өөрийн шит. Одоо миний өөрийн сайнтай муутай ас жаргалтай бүх юм яг энэ моментод минийх байхгүй. Энийг өөр хинч шүүмжлэх хэрэг байхгүй. Sorry, энэ миний орон зай. Цаашаага зайл чам таалагдахгүй бол гэж хэлэх хэрэг хүн болгонд байх хэрэгтэй байхгүй. Би тэгвэл энэ лайвын дарга энийг хийж байгаа хүнийхээ зүгээс би өөрийнхөө чадхаараа өөрийнхөө дуртай амийг илэрхийлээд хүмүүст өөрийнхөө чадах сайн сайхан бүхнээ бэлгэлж байгаа энэ моментаас минь битгий хулгайлаачаа гэж байгаа юм шиг би дуртайяа ямар ч хүн намайг шүмжилсэн хамаагүй би эннийхээ төлөө зогсох хэрэгтэй байгаа байхгүй. За яг хаяа хүмүүс намайг тгий шүмжилж орж ирдэг. Өө Моника тэгээч. Тэрийг ингэж үсээ санаач. Үсээ ингэж штэ хойшоогоо боогооч. Ямар ядаргаатай юм бэ? Наадах чи ингэж ах юм аа. Наа дуу чи одоо ингэж болоод өгөөч. Ямар ядаргаатай мөнгнаад олон юм яриад ах юм аа. Наадхаа болоод өгөөч. Тэгээд үзээд идэх тий. Тэр ууртай хүний проблем тэр хүнийх. Энэ миний проблем ерөөсөө биш. Тэгээ эсрэг утгаараа би энд аз жаргалтай юмаа хийгээд би энэ чадхаараа өөрийгөө илэрхийлээд явж байгаа бол миний яаж байх нь миний эрхчлөө. Энэ лүү хинч шаалдсан гэсэн чи өөрийгөө мэдж байгаа хүн яаж өнөөдөр чи байхаа чи өөрөө сонгох хэрэгтэй. Тэгэхээр чиний хийж байгаа үйлдэлд хинч шүүмжилсэн бай. Чи өөрийнхөө оршихуй байх байдал, нөхцөл байдлыг чи хүлээн зөвшөөрч ойлгож, тэрэндээ баяр хангалуун байж тэрийг илэрхийлж сурна. Энэ хэсэг чиний 2 дугаар хэсэг, number 2. Окей. Ойлгосон тий? Энэ хэсэг чиний өөрийн чинь гарын дор чиний өөрийн хүсэл зорилго юу вэ? Чи өөрийгөө яаж илэрхийлмээр байна? Яаж хуваалцмаар байна? Чиний одоо нүүр царай төрх одоо чиний өөрийгөө тодорхойлж байгаа юм. Чиний амнаас гарч байгаа үг хэллэг, гарахгүй үг хэллэг бүгд чинийх. Хэрвээ чи ямар нэгэн алдаа гаргасан бол бас чинийх. Энэ чиний эзэмших ёстой, чиний байх ёстой, амьдралаас байглаас чинь заяагцсан, хорвоо ертөнц дэлхийгээс бурхнаас өгсөн эрх мэдэл чинь. Энэ орон зайдаа чи хөлөөрөө толгой юу, толгоогоор хөлөө нэ чиний дуу. Нэг бодлоо яг тийм. Би тэр утгаараа ярих юм бол бид нар манай монголчууд тэр эрх мэдлээ хүн таалагдах гэж хичээгээд байдаг учраас алдаад байгаа. Та нар чамайг шүүмжилж байгаа хүмүүст гоё харагдах гэж амар хичээх тусмаа чи өөрөө хин ч биш болоо чиний өөрийн чинь аз жаргалтай байж байгаа тэр бүх юмнууд
одоо дарамтшилтанд ороод байгаа байхгүй. Богомологдоод байгаа. Чи өөрийгөө үзий яддаг болоод байгаа. Өөрийгөө хинч биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Тэгэхээр тэр дайлтаас хамгаалах хэмжээний тэр өөрийгөө хамгаалах тэр нэг эрүүл ас жаргалтай байдаг орон зайгаа бэхжүүлж бий болгох талаас чи биелээд байгаа. Тэр бэлтгэл чамаг ямар ч үед вэ гэсэн. Гэхдээ тэр нь бардам өнгөрөө зам ерөөсөө биш. Ялгаа. Би чамайг өнгөрөө бай гэж хэлээгүй. Би ч гэсэн өнгөрөө бас биш. Яг шаардлагатай бол заримдаа би чадгаараа хичээж ин чи надаас юу үсээд байгаа. Хэрвээ чи би чам таалагдахгүй бол цаашаага явж болно. Тэ? Энэ миний асуудал биш. Чиний хорвоог одоо хүмүүсийг шүүмжилдэг тэр шүүмжлэл чинь миний амьдралын нэг хэсэг байх алба байхгүй. Чи намайг юу гэж хараа шүүмжилж болно. Гэтэ миний ярьж байгаа юмыг ойлгохгүй, миний ярьж байгаа юмтай зоригтой чи хуваалцаж чадахгүй бол энэ чиний проблем. Тийм ээ? Тэгвэл би чамайг яг миний ингэж хэлж байгаатай адилхан чи өөртөө бас тэрийг хэлэх боломжтой. Чи өөртөө тэр их мэдлэг өгөх боломжтой. Тэр нь зөрүү зам биш, их зам биш. Тэр нь маш энгийн зүгээр чиний өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тэр орон зай гэлээд байна. Болж байна те? Яа. Өөрийнхөө эзэн байх. Яг зөв. Одоо энэ дээр хүмүүс хэлж штэ те. Тийштэй өөрийнхөө эзэн байх. Yes. Одоо тэгэхээр хүмүүс өөрийнхөө чи энэ эзэн байх хугацаанд юу болж өөрчлөгддөг вэ гэхээр чи өөрийнхөө алдааг анзаарч эхэлдэг. Өөрөө чи надад ямар ч бүх юм сонголт байгаад хахад хүн тэнийг юм хийдэггүй байхгүй. Дарамтнаас шалтгаалаад ихэнх тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр эхний тохиолдолд одоо бид нар number 1 зөвлөгөө бий өгсөн шүү дээ. Хүний хүчирхээлэлт юм уу хүний дарамтнаас өөрийгөө хамгаалж сураагүй юм хүн яадаг вэ гэхээр хүнээс айгаад нэг дарамт шахалтан дотроос сонголт хийдэг. Тэр хийж байгаа сонголт маань эргүүлээ дандаа хор уршигтай юм уу? Бас нэг хэцүү нөхцөл байдлыг өрнүүлчихдэг. За тэгээ буруу юм болцсныхан дараа өөрөө үүрхэд аюу хэцүү байдаг. Яагаад гэвэл чиний хийсэн сонголт биш өөр хин нэг хүн чамд хүчилж яаж тэгэхгүй болохгүй шүү дээ. Чамд мөнгө авахгүй юм чи юу аих юм. Чам шиг хүн ингэ штэ өөр хайчих юм бэ гэж хэлчихлээ нэрэж тийм шиг санагдаад чи тэрнтний байгаа л нэг амар дорой сонголт хийгээд байгаа байхгүй. Чиний гаргаж байгаа шийдвэрийн чанар чансаа, чиний ярьж байгаа яриа хөлгүй байгаад байгаа. Ус суургүй байгаад байгаа. Яагаад гэвэл чамаас өөрөөс чинь гараагүй хин нэгэн хүний дарамтанд, хин нэгэн хүний нөлөөнд автаад чи шийдвэр гаргаж байгаа хгүй. Зарим хүмүүс тэгдэг гэр бүлийн хүнтэй суух сонголтоо миний нас явж гэн гэж хүмүүс яриад байна. Би хөшөөд байна. Одоо яана нэг хүнтэй суухгүй болохгүй. За таалагдахгүй ч гэсэн хамаагүй энэ залуу надад гайгүй хандаад байгаа юм чи энэ хүнтэй суучи. Тэ? Тэгээ сууцныхаа дараа тэр хүн яадаг вэ гэхээр энэ буруу хүнтэй суучжээ гэдгийг таньж эхэлдэг. Тэгээ яагаад би энэ хүнтэй суусан бэ гэхээр би энэ хүнд хайргүй байгаа байхгүй. Тэ? Би энэ хүнтэй амьдрахыг хүсэхгүй байгаа. Энэ хүн айгүй онцгүй надад таалагдахгүй байгаа байхгүй. Энэ хүн намаа гэсэн сэтгэл байхгүй шүү дээ. Би тэр нэг гэрт амьдраад нэг хоол хуваагаад идж байгаа ч гэсэн над нэг цаанал нэг онцгүй сэтгэл байхгүй. Энэ хүн надад дуртай байж зүгээр энэ хүн намайг эмэгтэй хүн учраас гэдэг юм уу, эрэгтэй хүн учраас гэдэг юм уу л намайг харж байна. Тэрнээс биш миний мөнгө л энэ хүнд хэрэгтэй юм байна. Миний гоо сайхан энэ хүнд хэрэгтэй юм байна. Энэ сонголтууд чинь ингээ буруу болчиход байгаа байхгүй. Бид нар хүний дарамтанд байж ах үедээ хийсэн шийдвэрүүд дээр чи өөрөө хариуцлага өгөхөд амар хэцүү байдаг. Эхний тэр хүмүүс чамаа хүнтэй суухгүй нас чи явчлаа штэ чи одоо 20 настай 30 настай одоо хэд үдийн те үе чи хүүхдүүд бүгдээрээ хүнтэй суугаад штэ чи хүнтэй амьдарч юугаа хийгээд өдий хүртлээ юугаа зэд нэг хүнтэй адаглаад нэг зурлаад авч яадгийг сексигээд хүүхдтэй болоод авалтаа адаглаад нэг хүүхдтэй олчлоо гэв хүмүүс тэгээд доромжлоод идэг хүүхдтэй болцсныхан дараа болохоор нэг тий нөхөр байхгүй ядарсан хүүхдтэй хүүхэн гэ нөгөөдхөө эргүүлээ тэгээд доромжлоод энэ эмэгтэй хүн хүнтэй суухаа хүсэхгүй байсан ч гэсэн хүүхдтэй нөхөргүй байсан ч гэсэн хүүхдтэй олдоо гэж зөвлөжсэн хүмүүс дараа нь энэ муу ядарсан юм явж байгаад яаж явж байгаад энэ хүүхдтэй болцсон юм. Тэгэл дараагийнхаа доромжлыг хийгээд. Тэгтэл ийм дарамтыг ийм хүмүүсийн зөвлөгөөнд яваад байгаа хүн яаж сахих юм бэ? Та нар бодоод үзтээ. Манай монголчууд яг хүнийг тэгдэг байнга эндээс нь өөрөөсөө мэддэг юм шиг хүний гаднаас нь доромжлол ингэж хүчирхийлээд идэг. Энэ хүнийг өөрийнхөө хүслээр амьдруулах гал ингээл тэрийг ингэж энийг ингэж чи ингэх ёстой шүү дээ. Яагаад тийхгүй байгаа ингэхгүй байгаа. Яагаад чи хүнтэй суухгүй байгаа. Яагаад чи тийхгүй байгаа. Энэ хүүхдээ ингэж хүмүүжүүлээч. Энэ хүүг чинь тэгээд нь шүү дээ. Чи яах гэж тэгж хийгээд байгаа юм. Гэт тэр хүнийг бүр толгоогүй оролтолд завчдаг. Тэр хүний үзэл бодол хүсэл мөрөөдөл юу байх нь хамаагүй тэр хажууд нь байж байгаа хүмүүс амар чухал юм шиг. Тэгээд сүүлдээ ийм нөхцөлд явж байгаа хүн буруу юм зөв болсон юм а мэддэггүй. Эхний тэр number 1 сонголтыг хийгээгүй байж ах үедээ хүн өөрийнхөө буруу зүгээгээ мэдэхгүй учраас хүний дарамтан дотор буруу сонголтууд маш их гаргадаг. Тэгээ гаргацсан сонголтуудаа эргүүлээ харахаар
гаргасан сонголтуудаа эргүүлээ харахаар би толгойгүй яг мөр өнсөн толгойгүй шиг би амьдраад исэн байна. Би шал утгагүй амьдраад исэн байна. Миний амьдрал амар хэцүү байна. Надад туслаад өгөөч гэх хүмүүсийн хөлөөс зуугдсан ч гэсэн хин ч өөрийг нь аварч чаддаггүй. Энэ намайг авраад өгөөч надад мөнгө байхгүй байна. Надад туслаад өгөөч энэ хүмүүс намайг доромжлоод дээрлэхэд байна. Намайг нэг ширхэгч хүн энэ хорвоо дээр харагдахгүй байна. Одоо би яах юм бэ гэд айцсан байгаа маш олон эмэгтэйчүүд байдаг. Маш олон ирчүүд байдаг. Надад найз гэдэг ах юм хүн нэг ширхэгч алга. Хүн харахад айгүй намайг гайгүй явж хахад айгүй сайхан ингээл идэж уугаал ингээл явдаг байсан хүмүүс. Өнөөдөр намайг би ажилгүй болоод өөртөө итгэлгүй болоод мөнгө төгрөггүй болоод миний парти дах үед миний байсан мөнгнүүдийг хамт ууж исэн найзууд одоо өнөөдөр байхгүй штэ гэж ярьж байна. Тэ энэ нэг амар хурц сэдвүүд байгаа таахгүй. Чи эхнээсээ ингээд дарамтанд ороод янз янзын асуудал ингээ өртцсөн болвол тэрнийхээ одоо хор уршигтай чи тулдаад байгаа. Гэхдээ энээсээ гарах чамд гарц байхгүй байгаа байхгүй аюулна. Тэгэхээр би чамайг number 1 тэр хор уршигаас өөрийгөө салгаа гаргаж байгаа шийдвэрүүдээ эрүүл саруул хүний нөлөөнд автахгүйгээр өөрөө шийдвэрээ гаргаж сурах юм бол number 1 зөвлөгөө гэж. Хоёр дахь хэсэг нь би чамайг өөрийнхөө эзэмших гэдэг нь өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрүүд дээр хариу алдаа гаргасан алдаануудаа чи танд сурах хэрэгтэй байгаа. Хүний нөлөөнд автаагүй хүн шийдвэр гаргахтаа арай өөрөө шийдвэр гаргадаг. Өөрийгөө сонсч шийдвэр гаргадаг. Өөрийнхөө үзэл бодлыг ойлгож иж өөртөө үнэнч зөв шийдвэрүүд гаргах магадлал нь өндөр байдаг. Тэр шийдвэрүүдийг гаргаж сурахаас нь өмнө хавь ойрынх нь хүмүүс, эргэн тойрных нь хүмүүс ингээд дарамтлаад янз янзаар ингээд тийм ээ гэж ярьсаар байгаа нөгөө хүнийг хохолцсон байх үед тэр хүн зөв шийдвэр гаргах магадлал маш муу байдаг. Хоёр дахь тохиолдолд хоёр дахь одоо number 2 гэдэг зөвлөгөөг хэрэгэлсэн хүмүүс маань яаж яана гэхээр гаргаж байгаа шийдвэртээ эзэн болж чаддаг. Худлаа юм ярьсан, буруу зүрх юм ярьсан бол тэрэндээ уучлалт гуйж чаддаг. Тэр хүн илүү өөрийн гэсэн толгойтой байдаг. Тэр хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрийгөө хөгжүүлэх тэнхээтэй байдаг. Өөртөө зориулах цагтай байдаг. Өөртөө зориулдаг мөнгөтэй байдаг. Өөрийнхөө гэр бүлийг хинээс ч гуйхгүйгээр авч явах тэнхэлтэй болцсон байдаг. Чадaltaй болцсон байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг ямар ч хүний өмнө ямар ч дарамтанд орохгүйгээр илэрхийлэхэд арай нэг айтайх юм гарч ив. Тэр хүний амнаас арай чанартай, чансаатай, тэр хүний хийж байгаа үйлдэлээс арай хэрэгцээтэй, үр өгөөжтэй айтайх юм гараад. Яа. Тэгэхээр энэ хоёр хэсгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. За тэр төвшөндөө хүрсэн байж байгаа хүмүүс дараа нь яадаг вэ гэхээр илүү өөртөө итгэх шансыг бий болгоод, илүү юм хийж бүтээх, илүү өөрийгөө хөгжүүлээд, өөрийнхөө амьдралыг сайжруулад би ингэх юм байна, нэрээ ингэж хийчихвэл болох юм биш үү? Би ингэж оролдоод үзвэл энэ чинь юм биш үү? Тэр найз маань тэгээдээс энэ хүнтэй би хамтарч ажиллаад ингэж хийчих болох юм байна. Энэ хүн яадаг вэ гэхээр төрөө засахыг нийгэмдээ хэрэгцээтэй, бизнест хэрэгцээтэй, ажилдаа хэрэгцээтэй, мэрэгжлээ карьераа өсгөх хэмжээний юмнуудыг хийж бүтээж чаддаг хүмүүс болдог. Энэ урвалыг энэ 3 дахь хэсэг нь байгаа number 3. Чиний зорилго юу вэ? Чиний зорилгондоо тохирсон зөв шийдвэр гаргаад сурцсан тэр зөв шийдвэрүүд чинь чамааг амжилтанд хүрэхэд тулгуурчин болж эхэлдэг. 3 дахь үе шат дээр орохын тулд чи маш их хэмжээний суралцах хэрэгтэй байдаг. 3 дахь юм дээр орох үед чи яадаг вэ? Чи өөрийнхөө энергийг аягүй сайн мэдэрдэг болдог. Өөрийнхөө эерэг тэр чадварыг, өөрийнхөө давуу чанаруудыг таньдаг болсон байдаг. Тэр чанаруудыг гадна болж байгаад эерэг давуу шин чанартай юмнуудаа холиод өсгөж хөгжүүлж чаддаг болсон байдаг. Чи синержи хийх боломжтой болсон байдаг. Бусдын нийгмийн одоо синк хийдэг шүү дээ, тийм. Нийгмийн одоо сайн сайхан юмтай өөрийгөө дүүцүүлээд алхах тэнхэлтэй болж тэр хүн хөөхөд бэлэн болсон байдаг. За би энэ дээр зориулаад юу гэж хэлэх гээд байна гэхээр гэр бүлийн динамик гэдэг энэ хөтөлбөрийг бид нэр ярьдаг тийм. Гэр бүлийн динамик гэдэг дотор бид нар яагаад энэ хөтөлбөрийг хийдэг вэ гэхээр үнэхээр одоо 5 сарын 15-нд бид нар энийг хийх гээд байгаа. Бүртгэж эхлэх гэж байгаа тийм. Удахгүй 2 өдрийн дараа зарлах гэж байна. Энэ миний хийж байгаа лайвын дор тайлбар нөөзөө. 2 өдрийн дараа зарлаад бүртгэлээ хийгээд явхлаар гэр бүлүүдийг их орж ирээсэй гэж хүсэж байгаа. Яг л эхний нөхцөл байсан. Одоо number 1 гэдэг зөвлөгөөг би өгсөн шүү дээ. Нэг эхний зөвлөгөөг өгөхөд гэр бүлийн хүмүүс бид нар дандаа айгу эрүүл бус гэр бүл төссөн хүмүүс байгаа. Бид нар 70 80 оны
90 оны тэ одоо 2000 оны ихээр идэргээл ингээл юу яц хүмүүс одоо яг амьдрал руу орох гол байдаг тэ. Тэгтэл ингээд биднийг өсгсөн аав ээжүүд маань аюу боловсрал муутай хүмүүс ахгүй маш боловсрал доогуур хүмүүс биднийг өсгөөд байгаа. А тэгэхээр нийгмийнхаа тэд нар бүгдээрээ муудаа биш хамгийн гол нь зүгээр нийгэм маань угаасаа тийм байсан учраас нийгмийн бүтээгдэхүүн болоод аюу их сөрөг бодолтой аюу их сөрөг муу зуршилтай хүмүүс биднийг өсгсөн байгаа байхгүй. Манай аав ээжүүд тийм болоод миний гэр бүлийн миний амьдралын хэв маяг яг манай аав ээжийнхээс жоохон дээр гэхдээ л ялгаа байхгүй төстөөд байх гэдэг байхгүй. Тэгэхээр маш олон гэр бүлүүд одоо яаж ин залуу гэр бүлүүдийн асуудал юу гэдэг нь гэхээр би үнийгээ муу санаатай муу хүмүүстэй биш за энэ хүмүүс би үнийгээ хайрлаж чадахгүй би үнийгээ зовоодог хүмүүс болдог. Би энийгээ халамжилж мэдэхгүй ойлгож мэдэхгүй мөртлөөс нэг би энээсээ нөгөө л хүчирхийлэл хийдэг ч юм уу нөгөө шүүмжилдэг нөгөө л муу дадалтай аав ээжигээ ах эгчийнхаа нийгэмд байдаг бузар булаа янз янзын үйлдэлүүдийг давтах журмаар гэр бүлийнхээ хажууд байж байгаа хүмүүсийг хүнд нөхцөлд оруулж байгаа монголчууд маш олноор байгаа. Тэгэхээр яаж ийм нэхлээр эхний нөгөө чи хичнээн хайртай гэж бодоод аваа суудсан ч гэсэн хайртай үнэ бид нар хайрлах биш тэр хүнийгээ тамлаад байгаа байхгүй. Хайртай хүмүүсээ зовоогоод байгаа юм. Хайртай хүмүүстэй үнэхээр бид нар чадах юмаа өгчмөр гэдэг. Гэтэл би хангалтгүй муу нөхцлөөс гараад ирсэн. Би хангалтгүй муу дадалтай, муу амьдралтай болвол би тэр хүнд өгч чадах юм над байхгүй байхгүй юу? Тэ би өөртөө итгэлгүй би энэ эмэгтэйг хайрлыг хамгаалъя гэж авч суучаад би энэ эмэгтэйг жаргаж чадахгүй штэ. Би сайн хүн болохыг хүсээгээд хичнээн хичээсэн ч гэсэн би үнэхээр дийлэхгүй байна гэсэн залуучууд маш олноороо энэ хайртай эмэгтэйгээс нүрээ буруулахаас өөр аргагүй болдог. Хайртай эмэгтэй үнийхээ дэргэд нүүр өөдөөс нь хараад зэрэгцээд би чамд хайртай гэж хэлэх ирэхгүй юм шиг сэтгэл төрдөг. Би яаж чигээд би чиний чам шиг ийм сайхан охиныг би дурлаж авч суучаад би чамайг жаргаж чадахгүй гэдгийг би мэдээд байна. Тэ тэгэхээр аюу харамсалтай байгаа сте. Тэр сайхан сэтгэлтэй тэр одоо аав ээжийн юу гэдэг те бидний нийгмээс бий болцсон гажуу зан бидний нийгэм бие бинийгээ дарамтлагдаг нөхцөл байдалд өссөн хүмүүс маань нөхцөл байдлаас бий болцсон нас бэнд хүрсэн одоо 20 эдтэй одоо 30-тай одоо 40 гарцсан 50 гарцсан зарим 60 гарцсан өнгөрцөн хойно харамсаад энэ сайн бүсгүй байсан шүү энэ сайн залуу байсан шүү энэ хүнтэй уг нь би ханилаад сайн амьдэрсэн бол болох байсан байгаа байхгүй. Гэтэ би үнэхээр юм мэддэггүй ээж одоо өнгөрцөн хойно ингээд харамсаад яах вэ тэр хүн чи одоо надаас дээр өөр хүнтэй суух байлгүйтэйгээ явуулсан зайлвал одоо зовоод яваад байна. Тэгэхээр нэг юм байгаа хгүй би болохоор одоо гэр бүлийн динамик хөтөлбөрөө энэ number 1-ыг би болохоос өмнө энэ number 1 дээр яаж засвар хийх вэ гэдэг ажлыг яриад байгаа. Number 1 дээр байж байгаа юм тэр хүнийг бие дагаад яв гэд хэлж байгаа ч гэсэн яг үндэ тэр хүнд нөлөөлөхгүйгээр явах гэхээр тэр хоёр хүн нэг нь аягүй сайхан өсөөд хөгжөөд идэг нөгөөх нь шалтаа бууцсан шал өөр хүн бүр үзий ядалцаад байгаа юм шиг энэ хоёр хүний зорилго нь ерөөсөө нийлэхгүй байгаа байхгүй. Нэг орон герт нэг тогоон дотор хувааж юм хийдгээр нэг хоёр эвэртэй бухнууд зодтолдоод байгаа юм шиг байна. Тэ энэ хоёр хүн зодтолдоод байгаа тохиолдолд яаж аз жаргалыг бий болох юм бэ? Энэ гэр бүл дотор яаж сайн амьдрал бий болох юм бэ те? Чи тэгээ бодоод үзтээ. Манай Монголын нийгэм яг ийм эмгэнэлтэй байгаа байхгүй. Бид нар тэр эмгэнэлийг яаж засах вэ гэдэг дээр л яриад байна. Тэр нэг хүмүүс уулзалдаад тэ хоёр өөр өнцгөөс хоёр өөр хүн уулзалдаад байна шүү дээ те. Хоёр өөр одоо зарчмаар өссөн хүмүүжсэн хоёр хүн нэг гэр бүлд ороод нэг хоёр хүүхэд гаргаад ирэхлээр бүх юм эвдрээл сагаад өөрчлөгдөөл одоо нийгэмд над дээр хурж ирдэг маш олон эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь манай нөхөр гадуур хүүхэнтэй явуулдаг. Манай нөхрийн энэ ийм асуудлууд манай нөхөр надаас нууж тусад нь мөнгө хадгалдаг. Надад итгэдэггүй. Эсвэл би одоо эрэгтэй хүмүүс тэгдэг бас тий. Манай эхнэр би хамаг мөнгөө эхнэртэй өгöd манай эхнэр үрээд байна. Би эхнэртэйгээ яагаад би энэ өгтлөө хөдөлмөрлжээд манай эхнэр ийм сонио амьдралтай юм бэ? Би ойлгохгүй. Би энэ эмэгтэй үнтэй бараг амьдраад юм яах. Би энэ хүний төлөө яаж зүтгээд би бараг нэг ажлын маш шиг л амьдарч байна. Энэ эмэгтэй хүний төлөө би хамаг юмаа зориулаад манай эхнэр намайг амар мөнгөгүй юм чи чадахгүй юм чи дийлэхгүй юм гэдэл яриад байдаг. Намайг өвөөс гэдэг. Манай нөхөр манай эхнэр болохоор намайг бараг би мөнгө авчраад өвөө сайхан юм шиг.
Би л мөнгөгүй болохоор л нэг юм ядарсан амт яваад байгаа. Гэтэл би дотроо амар шаналж байна. Би баг гэртээ орж ирэхээс уур урдаг. Тэ их нэртэйгээ баг ингээд юу яхахлаар бас л нөгөө нэг мөнгөний ирүүл гарах болов гэж айгаад би энэ эмэгтэй хүн ерөөс надад хайртай үг нь би ойлгохгүй. Тэ энэ ийм байдалд байж байгаа битэрт ирээдүй байна уу? Би бүр бодхоос заримдаа дургу үрж баг бөөлж өсөж чинь. Тэрний он гадуур яваад өөр хүүхнүүдтэй уулзалдаал яриад хөөрөөд найзуудтайгаа яриад хөөрөөд явж ивэл надад амар сэтгэлийн амрыг би хайх хэрэгтэй юм. Намайг энэ хүн хайрлаж чадахгүй шүү дээ. Гэтэл яг үндэ энэ хоёр сайн сайхан гэд бодоод байгаа энэ хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүнд ирээдүй байгаа юу? Байгаа. Хамгийн гол нь тэр хүчирхийллийн нөхцөлд юм уу? Тус тустай өөрөөр орчинд өссөн хоёр хүн бие бинийгээ ойлгож харилцаж чадахгүй байхгүй. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрийн чи ичид нь юу вэ гэхээр бие бинийгээ үнэхээр ойлгож хүлийн зөвшөөрч хамтын зорилготой уулзураад бие бинийгээ үнэхээр хаанаас ирсэн юу хүсэж байгаа гэдгийг нь ойлгоод тэр төвшөнд нь нүднүүдээ хараад нулимсээ хараад зүрх сэтгэлээ сонсож сурах хэрэгтэй байхгүй. Бид нэр энэ орчныг бүрдүүлдэг. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр бол цэвэр number 1-ыг бүр тохиолдохоос нь өмнө зохицуулах арга байгаа байхгүй. Тэгэх юм бол та хоёр хамтдаа өсөх боломж байгаа даа. Маш олон эмэгтэйчүүд ингэдэг. Хүнтэй суугаад хүүхэдтэй болоод сингл болоод явсны дараа эсвэл хүүхдгөө салсан ч үж болно те. Маш олон ирчүүд ялгаа байхгүй. Хэд хэдэн хүүхнүүдтэй юу яагаад ерөөсө зөв хүүхнээ олж чадахгүй энэ хүүхэнтэй амьдрал болохгүй байх гэж айцсан. Маш олон хүүхнүүдтэй явуулддаг болдно. Хүнтэй суухаасаа өмнө маш олон хүүхнүүдтэй яваад ёо энэтэй суугаад нэмэргүй хаа би чадахгүй хаа энэ хүүхний одоо төлж дийлэхгүй энэ хүүхэн ч наад хүүхэн ч өчнөө мөнгө хэрэгтэй. Тэгээ би надад тэр хэмжээний хүүхнийг тижээгээд яваад ах тэнхэл алга. Тэ маш олон ирчүүд хүнтэй суухаасаа айж амьдардаг яг үнэндээ л. Маш олон мянган залуучууд Монгол залуучууд өнөөдөр тэр байдлаасаа болоод айгүй бэтгэрэлтэй амьдардаг. Би зөвхөн бүх залуучуудыг хэлээгүй дотор нь янз янз байгаа. Зарим ирчүүд зүгээр өөстө сантан суу сайхантай нөхөрлөө одоо юу гэдгийг те явуулдаж гэдэг юм уу. Тэр стайлаар явдаг ирчүүд байдаг. Гэтэ эдгээр бүгдээрээ юу вэ гэхээр эргүүлээд ийн ахгүй. Нөгөө л эрүүл бус хүчирхийллийн орон зайд нийгмийн тэр зөрчилдөөнтэй орон зайд өссөн хүмүүсийн сэтгэлгээний эвдрэл байгаа. Сэтгэлгээний эвдэр сэтгцийн боловсролын дороотл болж эхэлж байгаа. Тэгэхээр хичнээн тэр хүн сайн сайхан амьдраад гэр бүлтэй болохыг хүсэж байгаа ч мөртлөнгөөсөө тэгж явж ээж өөрийгөө аварна гэсэн механизмтай техниктэй бол тэр хүн аз жаргалыг хүртэж чадахгүй. Өөрөө өөртөө өгч чадахгүй. Тэр аз жаргалтай гэр бүлийн ноён нуруу нь байгаад эр хүн байх тэнхэл байх. Тэ? Энэ нэг зөрчилдөөнийг бид нэр яриад байгаа. Гэр бүлийн динамик хөтөлбөр дээр бид нэр энэ асуудлуудыг баг багаар нь цэвэрлэж өгдөг. Залуучуудын сэтгхүү дотор байгаад байгаа энэ хэвдэрсэн зүрхний шархнуудыг бид нар эдгэх ажлууд хийгддэг. Маш олон гэр бүл хоорондоо бие биенийг ойлгоод чин сэтгэлээсээ бие биенийг үнэхээр манай хөтөлбөрт орж ирээд байна шүү дээ. Сална гэжсэн хоёр хүн бие биенийг ойлгоод буцаад нийлж байгааг бид нар харж байсан. Нулимс гаргаад бие биенийг хүлээн зөвшөөрч хэлдэг. Бүр ингээ хүмүүс одоо харахаар айгүй гоё хосууд яваад байдаг. Айгүй гоё хосууд явж идэг. А гэтэл өмнө нь өстө боли салын мали би өстө хүүхдээ аваад 2 3 хүүхдээ чирээд би ингэж явцсан дээр юм байна. Хаднуудтайгаа муудалцсан, аав ээжтэйгээ муудалцсан, бүр 3 4 бүх ингээд санглаа болцсон хүмүүс явж идэг. А гэтэл тэр хүмүүс тийм тэрэн дээрээ тулж исэн гэр бүлүүд одоо би энийг ойлгож эхэлдэг. Одоо би энийг санаж эхэлдэг. Одоо би энийг үүлж эхэлдэг. Би энийг цоо шинэ урд нь би 20 эдтэй байхдаа читээр дурлж яснаас илүү би одоо би 3 хүүхэд гаргацсан эмэгтэй чамаа би хайрлаж сурж байна. Би одоо л би чиний хэлэх гээд байсан юм би миний толгойд дон гэж ороод ирлээ. Миний зүрх сэтгэл дон гэж мэдрээл мэгшээд би уйлж гин гэж байгаа юм шиг тийм өөрчлөлтүүд гарч ирдэг. Тэ? Энэ хоёрын хооронд асар том зүр байдаг. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Энэ аз жаргалын их үндсийг тавихаас нааш Монгол хүн аз жаргалтай гэр бүл дотор амьдарч чадахгүй. Бид нэр тэр боломжийг энэ гэр бүлүүдэд гаргаж өгдөг. Тэр гэр бүлийн хоорондох тэр мэлмэрсэн сайхан дурлалын харьц. Биеиндээ өгдөг авдаг, биеиндээ зориулж чаддаг тэр хамтын бүр өдөр болгон орноосоо осоод өөрөө ирэхгүй нэмэр эдэг тэр сэтгэл ханамж. Сайхан нэг эмэгтэй надтай ярьж байхдаа манай нөхөр гоё ааштай байхлаа би ягаад ч нэх гоё болвол цаанаа л сэтгэл сэргээд аягүй гоё байдаг. Тэр хүн надтай гоё харцсан. Би өөрөө ирэхгүй миний гараас юм гараалцсан нэр цаана за одоо яах вэ их үү гэж явдаг. Гэтэл би
манай нөхөр гэртээ хэд хоног ирэхгүй ч юм уу ингээд хүнтэй ингээд янз янз зуулгаал ингээд надтай муудалцаал тий эсвэл эрэхтэй нэг юм сонио үнэртүүлсэн орж морж ирэхлээр би юусаа яахаа мэдхий болчдөг. Миний амьдрал шал утгагүй байна. Тэ энэ хүний яаж ажиллахад миний аз жаргал хязгаарлагдаад байна штэ гэдэг хүмүүс аяг их орж ирдэг. Тэгэд иймэрхүү чиглэлийн юмнууд бидний Монголын амьдралын өдөр тутмын одоо хар бараан зураглалууд байгаа байхгүй. Энэ хэсэг дээр би чамааг чиний амьдрал тийм юм байгаад байгаа бол чи энийг яаж засах вэ гэдэг боломжийг би flow одоо гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр дээр гарч ирдэг. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр үүгээрээ маш ижтэй гэж би дотроо боддог. Миний хувьд маш их хэмжээнд би өөрөө ч гэсэн Монголын нийгмийнхаа одоо хүнд хэцүү амьдрал ямар байдгүй тэрийг олон гэр бүл салж байгааг би харж байсан. Олон гэр бүл амьдрал нь сайн сайхан байх шансыг энэ хоёр хүн би нэг ойлгоогүйгээс болоод л хоёр тишээгээ болж байгааг харахад харамсалтай байдаг. Хүүхдүүд нь голд нь яаж үнчирч байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Зүрх үнэхээр өвддөг. Өвдлөөгöd энэ хоёрыг эвлэрүүлнэ гэдэг бол амар нүсэр ажил гэдгийг би ойлгодог. Ойлгож исэн. Одоо ер нь тийм. Тэгвэл энийг бий болох боломж бас байдаг гэдэг аргачлалыг би өөрөө дасгалжуулагч учраас би энийг сурсан байна. Дасгалжуулагч учраас тэр олон жил би өөрийнхөө чадлыг за би тэгвэл бүр чадахгүй байж болно. Тэгтэл 20-30 жил гэр бүлийн зөвлөгөө өгдөг тий энэ чиглэлээр бүр туршлагатай 60 настай англи эмэгтэйг урьж авчираад тэр хүний онлыг тэр хүний заадаг аргачлалыг энэ гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр дээр та заагаад өгч энэ гэр бүлийн юм дээр би залуу учраас бас нэг сайн зааж өгч чадахгүй ч магадгүй та орж ирээд өөрийнхөө чаддаг бүх юмнуудаа сайхан заагаад өгөөч тэрий чинь бид нар монгол хүмүүстэй зориулаад амьдруулъя гэж гуйж исэн. Тэгээ Жилийн Нандел гэдэг багш одоо дасгалжуулагч гэр бүлийн relationship coach гэдэг баггүй. Гэр бүлүүдтэй ажилдаг салцсан 2 дахь гэрлэл 3 дахь гэрлэлтүүдтэй ажиллахтаа хүртэл аягүй сайн тийм чадварлаг эмэгтэйг бид нар урьж авчруулад коуч мэрэгжилтэн тий дасгалжуулагч эмэгтэйг урьж авчруулад миний мэрэгжил нэгт гэхдээ тэр хүн гэр бүл дээр улам дадлагтай учраас би тэр хүнийг урьж авчруулад оруулж ирсэн. Тэгээд энэ хүний хүчээр би Монгол хосуудыг аврах ажилуудад орж ирсэн. Одоо 3 жил явагдаад одоо энэ жил 4 дахь жилдээ явагдах гэж байна юм. 3 жилийн хугацаанд бид нар маш олон гэр бүлүүдийг салтаас аварсан. Маш олон эмэгтэйчүүдийг хүнтэй суухаас өмнө ямар хүнтэй би суух ёстой юм бэ гэдэг сонголтоо хийх ухааныг бид нар олгож исэн. Маш олон хүмүүсийг хүнтэй харилцах чадвартай болгож исэн. Хүнд итгэх чадвартай болж хүний нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө чадварыг тэр хүнтэйгээ нийлж яаж зорилгоо хамтдаа бий болох юм бэ гэдэг урлагийг бид нар бий болгож өгч исэн. Зөвхөн гэр бүлийн одоо жишээл хүнтэй суух асуудлаас гадна аав ээж, хаамаатан садан, хадмууд тэ таньдаг хүмүүс нь бүгд эргэн тойрныхон хүмүүс нь тэр хүнийг чи нэрээ цаанаар шал өөрчлөж чи шал өөр болсон биз дээ. Чи яаж хийгээд чадаад байгаа юм? Чи нэг л өөр болчих. Чи нэг л айгу өөртөө ихтэй болчих. Хүмүүс бүр гайхаад байгаа байхгүй. Яагаад ийм болцсон ингээд харахаар. Би маш олон эмэгтэйчүүдийг ажил одоо нөгөө сайн хань олдохгүйгаасаа болоод өөрөө гэрт орж эмэгтэй гадагшаа гарч эрэхтэй болоод ингээд бүр ингээд юу болцсон байдаг шүү дээ. Хүмүүс чинь эмэгтэй хүн чинь баг эрэхтэй хүн шиг юм амар иршүүд сонирн болчтой шүү дээ тий. Тэгээ тийм ирчүүдийг хүртэл секси болгох чадварыг бид нар олгочихсон. Та нар тэгээ бодоод үзье. Тийм бүр ингээ ажлын хад суугаад бүр эрэгтэй хүний өмнөөс эрэгтэй хүн болж аашилсараа айгу муухай ойш болсон. Айгу хатуу үтэй сэтгэлтэй болсон эмэгтэй хүн хүртэл амар секси уян хатан зөөлөн эрэгтэй хүнийг татах хувцастай болох чадварыг бид нар олгочихсон энэ хөтөлбөр. Та нар тэгээ бод. Энэ хугацаанд би гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрийг 4 дахь жилд одоо энэ жил 4 дахь жилд оруулж ирж байна. Би саяхан хэд хоногийн өмнө жилийн та дахиж нэг таарсан нэг конференц дээр уулзсан. Тэгээд мань хүн тэгжсэн. Дараагийн ээлжинд энэ жилийнхаа болох гэж байгаа юун дээрээ би зочноор орж иж болно шүү. Хэрэгтэй бол хэлээрэй гэдэг чийсэн. Би тэгээ тэргээр нь их баярлаад байна. Жилийн нэг энэ жил дахиж авчирна гэж бодож байгаа. Зочноор авчирна. Тэгээд манай оролцож байгаа оролцогчдоос өөрийнхөө жилийн зөвлөгөө өгүүлээд ингээд гоё яриан гарна гэж бодож байна. Тэгээ би иймэрхүү чиглэлд ажиллаад байна. Тэгэхээр жилийн Нандел бит хоёр 4 жилийн өмнө одоо эхэлсэн бахан шүү дээ. Үдээд бит хоёр хамтдаа юм хийж эхэлж ирсэн. Одоо энэ жил бид нар улам олон гэр бүлүүдийг оруулж ирэхэд бэлэн болж байна. Одоо 2 хоногийн дараанаас энэ бүртгэлч эхэлнэ. Тэгэд би чамайг хажуудах хүмүүс чинь болохгүй байгаа бол
тэр хүнтэй гараа хөтөлцөөд хоёулаа хамтдаа ороод ир гэдэг. Урьч. Гэр бүлийн хоёр өдрийн дараа гэтээ би одоо энэ хийж байгаа лайвныхаа доор тайлбар дээр линкийг өгсөн байгаа мэдээлэл авмаар болвол авах хүмүүс нь олоод аваарай за. Тэгээ 2 өдрийн дараанаас бид нэ бүртгэлээ эхлэн пэр гэл зарим хүмүүс орж ирнэ бах. Зарим хүмүүс нь болохоор яах вэ хөө би ганцаараа орох би өгнө ормоор байна тэхүү юм хүү ганцаараа орж болох хоёлоо орох уу яах вэ хүү гэл юм болно. Зарим хүмүүс гэр бүлийн хүнгүй ээж болно ганцаараа байж болно. Ганцаараа байж байгаа хүн синглээр орж болно. Ганцаараа оролцоход нэг хүний төлбөр 2 сая төгрөг. Хосоороо оролцоход 3 сая төгрөг. За хосоороо оролцоход би аль болох нэг гэр бүлийн 2 хүнийг хосоороо гэж байна. Тэр нь ээж охин 2 байж болно. Эгчдүү 2 байж болно. Тэгээ аав одоо охинтойгоо байж болно. Гихч юм тий. Яг би энийг айгүй дотны харилцаатаагаар мэддэг 2 хүн хосоороо орж ирж болно. Заавал эхнэр нөхөр 2 байхаа байхгүй. Гэтэ эхнэр нөхөр 2 байх тусмаа би тэр хүмүүстэй ажиллаад. Илүү бүр нандин холбоосуудын яг биенээсээ тавих гордлоо хүүхдүүдтэйгээ харилцаа гэдэг маш олон гүн сэдвүүд яригадаад байгаа байхгүй. Маш одоо юу гэдэг гайхалтай тийм нэг өөрчлөлтүүдийг бид нар гаргаж ирээд байна. Бидний зааж байгаа юм энэ хөтөлбөр дээр юугаараа яг бид нар ичидтэй харцдаг вэ гэхээр хүн болгон өөрийн гэсэн энергитэй, хүн болгон өөрийн гэсэн чадaltaй. Тэр чадварыг нь яаж ойлгож тэр хүний хүсэл мөрөөдлийг нь яаж гэр бүлийнхэн хүмүүс нь хайрлаж хамгаалж халамжилж сурах вэ? Тэр хүнд яаж хайрыг мэдрүүлэх вэ гэдэг техник аргачлалуудыг зааж өгдөг. Тэгээд тэр утгаараа би чамайг үргэлжлүүлээд ярихад бид нар flow consultant гэдэг сургалт явуулаад байгаа тийм. Би дөнгөж яг одоо дөнгөж хоёр дахьд хамгийн ихнийхээ хичээлийг заасан, модулаа заасан. Тэрэн дээр яхад маш олон гэр бүлүүдийг аврахын төлөө ажиллаж байгаа. Зарим одоо хүүхдүүд энэ хөтөлбөрт оролцоогүй одоо манай гэр бүлийн данамик гэдэг хөтөлбөрт оролцоогүй хүмүүс ч байсан гэсэн манай flow consultant-тай ажиллаад одоо өсвөр насны хөвгүүдээ мэрэгчлээ сонгоход нь тусалдаг ч юм уу өөртөө ихтэй болгоод ярилцахад тусалдаг ч юм уу ийм консалтант манай дасгалжуулалтын актианаас бэлтгэгдэж гаргаж ирж байгаа консалтантуудтай ажиллах боломжийг бид нээж өгч байгаа. Тэгээ энэ дээр бүртгүүлсэн байгаа 21 сайхан залуучууд, нийтгэр залуучууд бүртгүүлсэн байгаа. Үргэлжлүүлээд тэрэн дээр бүртгүүлээд орж ирээгүй бид нарт одоогоор 9 хүний орон зай байна. Энэ 7 хоногт амжаад бүртгүүлээд ороод ирээгүй тэр хүмүүсийг би бас flow консалтантаар бүртгээд авч болж байна. Гэхдээ тэр хүмүүст ямар шалгуур байдаг вэ гэхээр манай айл нэг хөтөлбөрт оролцсон, манай ямиг аягүй сайн мэддэг болсон. Мөнгөний сэтгэлгээ, гэр бүлийн данамик, миний бизнес гэдэг энэ 3 хөтөлбөрийн аль нэгэнд нь оролцсон манай төрүүчийн үйлчлүүлэгч дотроос орж ирж байгаа бол би тэр хүнийг арай өөрийнхөө асуудлыг шийдсэн хүн зөвлөгөө өгөх төвчөндөө хүрж ийн гэж үзэж байгаа. Тэр хүнтэй ажиллаад тэр хүнийг консалтант бэлтгээ явахад бид нар чанартай консалтант хэрэгтэй байхгүй. Тэрнээс өөрөө бөөн проблемтэй өөрөө баахан ховж ирэн туталтцсан хүн орж ирээд хүний амьдралд тусалж чадахгүй байхгүй. Хүний амьдрал дотор хутгалдаад яваад байгаа зөвлөгөө өгч чадахгүй өөрөө бөөн асуудалтай хүн яаж хүн тусалж чадах юм бэ? Тийм учраас бид нар зориудаар өөрийнхөө бие засаад гэрээ засаад төрөө зассан хүмүүсийг л энэ консалтант болгоод байгаа байхгүй. Тэр өнцгөөс нь тэдний аль нэгэн дээр нь бид нартай хамтраад ажилласан. Бид нар тэр хүнийг окей энэ хүн чадах уу гэдэг шалгуурн дээрээ хүлээж авч байгаа. Энэ 21 шилдэг залуучууд дотроо нэмээд бүртгүүлэх цөөхөн хэдэн хүмүүс наадтай хүмүүс нь ороод ирээзээ. Тэгээ нэг тиймэрхүү юм байна. Тэгээ бидний зорилго яах гэдэг нь гэхээр ийм гэр бүлийн тоог яаж хөгжүүлэх вэ? Өсгөх вэ? Ийм хүмүүсийн тоог, ийм өөртөө ихтэй бусдыг ойлгодог, бусдын энергийг ойлгодог, бусдыг хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө бусдаас юугаараа онцгой юм бэ гэдгийг мэдэрч чаддаг тэр хүмүүсийг бид нар олшуулах гэдэг чиглэл байгаа. Манай дасгалжуулалтын академийн зорилго бол хүн болгон чадвартай, хүн болгон чадвартай, хүн болгон амжилтанд хүрч чадна, хүн болгон хүссэн юмаа бүтээж чадна, хүн болгон өөрийнхөө мөрөөдлийг амьдаар нь хараад нулимсаа туслуулах эрхтэй гэж бид нар итгэдэг. Тэгээ тэр өнцгөөсөө бид нар Монголынхоо нийгэмд бид нар юу хийж болох вэ гэдгийг тойл тусгаж янз янзаар нь үзээд байгаа. Тэгэхээр энэ аянд бид нартай зэрэгцээд явах хүсэлтэй байгаа. Энэ чиглэлд ер нь ирээдүгөө холбоо энэ нийгмийн болоод байгаа энэ бусармаг энэ сонь проблемуудыг шийдэхэд гар бие оролцъё гэж байгаа залуучууд нэгдүгээрт яаж болох вэ гэхээр яг гэр бүлийн данамик гэдэг хөтөлбөрт оролцож болно. Оролцоогүй хүмүүстэй оролцож болно. Тэгээд оролцсныхаа дараа би гэр бүлтэй ажиллахыг хүсэж байгаа бол үргэлжлүүлээд flow consultant болоод тэгээд тэр ирэхээр яах вэ гэхээр би чамайг
гэр бүлүүдэд зөвлөгөө өгөөд гэр бүлүүдийн аз жаргалыг бүрдүүлдэг ч юм уу тэр чиглэлд ажиллаж болж байна. Эсвэл хувь хүнийг өөртөө ихтэй болгох талаас нь ажиллаж болж байна. Эсвэл дараагийн түвш нь бизнесийн харилцааг яаж эрүүл саруул амжилттай хүчирхийлэл байхгүй эрүүл саруул бизнесийг бий болгох вэ гэдэг ажлуудыг хийхэд чиний хүч чадал магадгүй хэрэг болж магадгүй. Тийм учраас энэ хэсгүүдэд би чамайг хөгжүүлээд бид нартай зэрэгцээд ажиллахын тулд бид нар чамд маш их хэмжээний тренинг өгөх хэрэгтэй. Маш олон хүмүүсийг ойлгож чаддаг чадвар хэрэгтэй. Маш олон хүмүүсийг өөрийгөө ойлгохоос гадна чи өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөө орон зайг мэддэг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэж чадж байгаа, өөрийнхөө асуудлыг шийдэж чаддаг, өөртөө итгэлгүй өөртөө итгэлтэй хүн болох хэрэгтэй байна. Тэгээ ийм төвшөнд нь бид нар янз янзын юм яриад байна. Тэ? Миний ярьж байгаа санаанд гоё юм, тэ? Тэгээд энэ юмнуудын хооронд бид нарын манай дасгалжуулалтын академи хийж байгаа. Миний дасгалжуулагчийнхаа зүгээс энэ олон жил одоо би 10 хэдэн жилийг одоо хувь хүний амьдралд тэ personal performance coach хийснийхаа зүг одоо юу гэдэг хувь хүний чадварыг хөгжүүлдэг дасгалжуулагч гэдэг мэрэгжилтэй учраас энэ мэрэгжлийнхаа дагуу монголчуудад өгж байгаа бэлэг байна. Хувь хүний чадварыг хөгжүүлэхээс гадна би business performance coach байна. Бизнесүүдийг яаж амжилттай явуулдаг юм бэ гэдэг арга чадварыг мэдээд байна. Дээрэс нь би relationship буюу гэр бүлийн харилцаа, хүмүүстэй харилцаа, тэрний урлагийг илүү энергийн төвшөнд айгуу гой баяжуулах тийм чадварыг өөртөө төлөвшүүлээд байна. Тэгээ энэ бүхэн юу гэж хэлээд байна гэхээр бид нар бие зас, гэрээ зас, төрөө зас гэдэг. Энэ гурван том төвшинг хүн болгонд хэрэгтэй гэж үздэг. Хүн болгон бидний ярьж байгаа, хийж байгаа бүх юм манай багийн ажиллаж байгаа, манай консалтантуудын хийж байгаа, манай амбассадоруудын хийж байгаа ажлууд бүгд хоорондоо хавцалтаатайгаар энэлүүгээ шигшгэдэд үргэлжлүүлээд хөгжөөд байгаа. Би ганцаараа явж байгаа биш, манай багт байж байгаа 10-аад бүсгүй менторудаар ажиллаж байгаа, нааша цаашаа гэж явж байгаа. Манай амбассадор болцсон 20 залуучууд байна, 20 хэдэн залуучууд байна. Манай консалтант болж байгаа одоо 20 хэдэн залуучууд. Эдгээр бүгдээрээ бидний гал халуун хамууд. Бид нар хамтдаа энэ Монгол улсын 3 сая хүмүүсийн амьдралыг маш энгийн мөртлөнгөөс маш жижиг хэмжээгээр яаж өөрчлөлтийг хийх вэ? Яаж сайжруулах вэ? Монголынхоо нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг бид нар яаж шийдэж чаддаг болох вэ гэдэг чадварлаг охтууд, залуучууд зэвсэглээ зогсож байгаа. Бид нар баг гар гараа бариад гинжи илхийгээр ингээд би энийг дэмжиж зогсож байгаа. Энэ хүч чадал, энэ нөлөө одоо энэ чадварыг эзэмших бид нартай зэрэгцээ эзэмшихийг хүсэж байгаа залуучууд маань flow consultant болох хэрэг байгаа тийм. Гэхдээ гэр бүлийн данамик гэдэг юм уу те ялангуяа Монголын гэр бүл болоод байдаг тэр нэг ёс бус асуудлуудыг бид нар яаж сайжруулах ёстой юм бэ гэдэг юмтайгаа бид нар ажил сурах чадварлаг залуучуудыг бид нар бэлдэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь number 1 тэр чадварыг олж авахын тулд чи өөрийнхөө асуудлыг шийдэж сурах хэрэгтэй. Чи өөрөө тэр чадварыг эзэмших хэрэгтэй. Чи адаглаад гэр бүлийнхээ хүний хүчирхийлэлд өртдөгш гэр бүлийнхээ хүчирхийллийг зогсоох чадвартай болох хэрэгтэй. Гэр бүлийн нөхцөл дотор чинь би болоод байдаг юмыг өөрчлөх эрх мэдлийг чи өөрийнхөө байр сууриас тавьж сурах хэрэгтэй. Гэр бүлийнхээ асуудлыг дэвргээд яваад байдаг ш гэр бүлийнхээ асуудлуудыг зогсоож сурдаг хүн болох хэрэгтэй. Тэ? Гэр бүл дотор чинь проблем байхгүй ш байнга байх хэрэгтэй. Байдаг. Тэр проблемыг чи дэвргээд яваад байдаг бол чамд улам хэцүү. Харин энэ проблемаас би байнга гараад өөрийгөө хөгжүүлээд, өөрийгөө өсгөөд, өөрийнхөө чаддаг юмараа амьдраад бүтээгээд явж байгаа залуучуудын эдшид үнэхээр гайхамшигтай. Би тэр залуучуудаараа байнга бахархдаг. Одоо өнгөрсөн хугацаанд ингээл бид нарт та ажиллаж исэн гэр бүлүүд сууя гэжсэн залуус суудсан. Тэгээ салъя гэжсэн залуучууд улам дараагийн хүүхдүүдэд гаргаад амьдрал нь бүр гоё цэцэглээд явж байгаа гэр бүлүүд ч байна. Маш олон гой түүхүүдийг хардаг. Заримдаа харахаар үнэхээр бахархмаар байгаа байхгүй юу? Тэгээд би хамгийн гол нэг юм байгаа дасгалжуулагч хүний зүгээс тэр хүмүүс гоё явж байгаа нь миний бахархал юм шиг боловч яг тэр хүн би дотроо тэгж хэлдэг байхгүй юу? Энэ хүмүүс өөртөө хийж чадлаа, өөртөө зориулаад өгөх ёстой бэлгээ өгч чадлаа, авах ёстой юмыг авч чадчихин шүү дээ. Тэ? Энийг авч чаджгаад нь би энэ залуучуудаа баяр хүрмээр санагдав. Тэ? Яг энэ өнцгөөс нь харахаар миний зүгээс аягүй бахархалтай юм байгаа байхгүй юу? Миний уулзсан, миний ярилцсан, надтай ажилласан залуучуудын амьдрал цэцэглээд байна гэж бодглохлаар би өөрийгөө аягүй сайн коуч гэж боддог. Үнэхээр би тэргүүрээ бахархдаг. Маш олон залуучууд одоо бид нар хичнээн мянгаараа залуучууд манай
бид нартай харилцаад явж байна тийм. Мянган имэйл листийг харахад биднэрт 40 хэдэн мянган залуу манай залуучууд 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцсон байна. 41,690 идвэл үний тийм тоо өнөдөр харагдчихсан. Тэгэхээр энэ тоо өдөр нэг 2 300 500 500-аар нэмэгдээд байгаа байхгүй. Өдөрт л хэдэн зуугаар. Тэгээ 100-100-аар нэмэгдэж байна өдөрт. Тэгээ би энэ хэмжээгээр та нартай юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ юмнаас битгий хоцрооч, суралцаач. Энэ юмд ингээд суралцаад явж байгаа тэр 40 хэдэн мянган залуучууд эргүүлээд 3 сая монголчуудын амьдрал жоохон ч гэсэн нөлөө болох юмыг хурцтайгаар бид нар яаж хамтдаа өсгөх вэ гэдэг асуултыг яриад. Хурцтайгаар яаж бид нар тэр олон жил 20 жил 30 жил 40 жил зовцсон хүмүүсийг монголчуудыгаа яаж энэ зовлонгоос нь ангижруулж эхлэх вэ гэдэг шигшилтүүдийг бид нар хийгээд байгаа. Тэр хөдөлгөөнүүдийг бид нар өрнүүлээд байгаа. Тэр хэмжээний давалгаануудыг бид нар хийгээд байгаа. Тэгээ би чамайг энэ чиглэлд нь хэдэн жил тэр болох байдал өнгөрч явсан байж болно. Гэтэ өнөөдөр биднэрт энийг зогсооход удаан хугацаа хэрэггүй байхгүй. Энийг зогсооход ерөөсөө сэтгэл хэрэгтэй. Тэгээ хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тодорхой хэмжээний хөдөлмөр хэрэгтэй. Энийг зогсооё гэд үнэхээр фокус хийсэн. Өнөөдөр надад тасгалжуулалт хийгээд байсан нэг хөөрхөн охин байна. Гадаад гараад айгүй олон жил ингээм амьдраад юу яваад явцсан. Тэгэд энэ охин тэгж байгаа байхгүй. Вау, өстө Моника чи би нэрээ одоо энэ олон жил би ойлгоогүй юм аа. Энэ өнгөрсөн 3 4 7 энэ сарын дотор л би бүр одоо би өдөр болгон би маш хаппи байна. Яагаад хаппи? Би баг хоол ихтэй хүртлгүүр ирэхгүй нэг гоё болох гээд байгаа юм шиг догтлж хийдэг болчихжээ. Би хийж байгаа юм болгоно надад айгүй амттай байгаа. Би цаанаа л нэг айгүй хаппи яваад яах вэ гэж байгаа байхгүй. Энэ алга болчдөг болов яадаг болов гэдэг. Би ингээд өдөр болгон тэгээд би одоо ийм амархан юм байсан юм бахтаа гэж би өөрөө гайхаад байна. Тэгтэл амархан биш байгаа байхгүй. Би биш байсан байхгүй энэ охинд. Анх бид нар эхлэхэд хэцүү байсан энэ охин. Бүр ингээд бодлаад өөрөө ойлгохгүй юу Моника чи юу яагаад ингэж яриад идэв. Нөгөө л ярьдаг юм яриад бах. Нөгөө л хэлдэг юм айл та. Би яагаад ийм дүггүй юм уу гэж тэгж явж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа нь үнэхээр тэр мессежийг ойлгоод нэвтрүүлээд миний өгсөн зөвлөгөөнүүдийг нааша цаашаа гээд өөрийнхөө хүчээр дасгалуудаа хийгээд ингээд хөдөлгөөд ирэх үед сая энэ охин өөрийгөө ямар хүч чадалтай юм бэ гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Хийхгүйгээр мэдэмхийрдэг нэг хэсэг байгаа даа тий. Гэтэл хийгээд яг ичидийг мэдэрч байгаа хүн бүр бүжиглмээр дуулмаар бүр ингээд вау ийм гоё ээж болдгийм бэ штэ гэж гайхаад байгаа. Тэгээд нэг гайхамшигтай юм нэг хүн чадаад нэг хүн мэдээд авчвал энэ хүний насан туршийн амьдрал ирээдүйн амьдрал ингээд өөрчлөгдөд авах боломжтой техникүүдийг бид нар зааж өгнө. Тэр аргачлалуудыг ингээд заагаад ингээд ойлгоод ирчих чи би дасгалжуулагч юм байхгүй. Би чамайг чадваржуулах зорилгоор л ажиллаж байгаа болохоос биш би чиний амжилтыг авах гайгүй байхгүй. Чиний аз жаргалыг би авах гайгүй байхгүй. Тэгэхээр тэр өнцгөөс хэрвээ чи өөртөө зориулаад хөдөлмөрлөхөд бэлэн болвол би ч гэсэн чамайг чиний тэр энергийг надад мэдрэх гоё байгаа байхгүй. Чи өөртөө хөдөлмөрлж байгаа бол би чамайг улам сайн яваасаа гэж би баярлаад байгаа байхгүй эндээс тэ. Тэр өнцгөөсөө би нэг айгүй гайхалтай тийм нэг дасгалжуулагч хүний зүгээс би шаваараа үнэхээр шавуудаараа үнэхээр бахархдаг. Нэг шав байна уу, мянган шав байна уу, хин гэдэг нэртэй хаана улсад амьдардаг, ямар гэр бүлтэй, ямар гаралтай хүн байна уу хамаа алга. Энэ хүнд бас амьдрах хэрэгчлөө, аз жаргалыг бүтээх хэрэгчлөө, гэр бүлийнхээ сайн сайхныг ундруулах баяр баясгал байгаад байдаг юм а гэдгийг би энэ хүн мэдрээд алхаж байгаа нь миний хувьд ямар ч өгсөн урамшууллаас илүү хүчтэй байна. Тэгэд энэ өнцгтэрээ би та нартай гарч өнөөдрийн лайвын санаа нь бол энэ та нарт асуултаа үйл яваарай заяа. Маш их баярлалаа. За би таны комментүүдийг уншиж амар гоё комментүүд орж ирээл ах шиг нилээн гүрийгээд уншихгүй байлаа. За бүр эхнээс нь уншия заяа. Бүр дээрээс нь жоохон гүйлгээ хараад тах. За би юу гатах за. Гоё 3 дахь өдрийг хүлээдэг болжээ гин уранга. Yes. За мэн. Гайхалтай юм а гинэ гүлнараа баярлалаа. Чухал сэдв байна шүү гинэ. Баярлалаа. За өнөө мө жаахан чангалах арга байна уу Моника гэх гинэ. Мэдгүй би одоо зүгээр сонсогдохгүй байгаа юу? Жохон суул байна гэх тэр боловснаас хойш юм те. Амьдрал маань томоохон өөрчлөлтийг бэлэглэж буй танд талархаад баршгүй гинэ. Маш их баярлалаа гэж энэ бата болорт байдаг гэж байна. Баярлалаа болроо.
За. Яг тулгарч буй асуудал маань байна. Лайва хадгалаараа dear гинэ. Хадгалчна. За санаа зовлтгоо. За. Баярлалаа ёо, ямар гоё юм бэ. За болроо миний найзын эможи дарагдаад байгаа юм. Angry дарагдаад байх юм бат гинэ. Хөөх юм бэ. Баярлалаа Жавзаа. Ямар гоё сэдв бэ? Яг энэ талаар бодол байгаад байсан гинэ. За. Яг тохиолдож буй сэдв байна. Маш гоё гэж энэ уранга. Сайн байна. Баярлалаа уранга. Сайн анхтия. Үй анхтия чи flow consultant болооч. Чамд хэрэгтэй шүү. За. Бямсан гэж ийм гоё лекц үнгүү сонсож байгаадаа баяртай байна. За сайн байна. Яг үнэн гэл тэгж байна. Надад бас бүр яг надад хэрэгтэй гоё сэдв гинэ. Яг үнэн бусдад талархах, таалагдах гэж хичээдэг ийм болчихсон гинэ. Яг зөв. Бат ирээдүй тэгж байна. Маш их баярлаж байгаа да. Моника ихчтэй гинэ. За. Боломоо жамбал вау маш гоё сэдв. Моника дуун дахиад суул болчихлоо гинэ. За. Дуун зүгээрээ эндаал гэдэг юм тий. Окей. Яаж өөрийгөө хүндлэх вэ гэж байна. Яаж өөрийгөө хүндлэх вэ гэхээр би энэ дээр бас нэг юм байгаа байхгүй юу? Зарим талаараа бид нар энэ дээр маш олон янзын өнцгөөс нь би харж хэлж болно, зөвлөж болно. Би чиний түүхийг мэдэх хэрэгтэй байна. Юг давж туусны чинь мэдэх хэрэгтэй байна, ойлгох хэрэгтэй байна. Тэрийг туулаад яваад чиний чадсан юмар нь чи өөрийгөө хүндэлж болж чинь. Not long. I'll be done soon, okay? Манай охин сэрч. Okay. Тэ. Яаж өөрийгөө хүндлэх вэ гэхээр одоо би чамд хэлье гэвэл маш олон юм байна. Чи бэршээл ба боломж номыг уншсан ерөөхдөө. Чи тэр номыг уншаад дасгалуудын жоохон ажиллаад үзсэн юу. Тэгээд тэрэн дотроос яг чи өөрийнхөө хайгаад байгаа юмыг олох гээд үзсэн. Тэгэхээр бид нар яг үнцэнтэй нандин юмаа бид нар мэдэж таньж ээж өөрийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлж ээж дараа нь тэрнээсээ бахархлыг гаргадаг байхгүй. Тэ? Тэгэхээр би чамд энэ дээр өгөх гэхээр зүгээр хитрхи ерөнхий жишээ юу болчиход байна за. Тэрийг яваад өөрөө за. Жавзаа тэгж энэ тэ ёо хэлэх үг арга бүх үг нь нандин танил нэг үг надад энэ үнцэн таны нэг үг нь надад үнцэнтэй сонсогдож байна. Баярлалаа. Ямар хөөрхөн юм баярлалаа. За. Гаваа дамж манжилж ав тэгжин те хуйларчил байг өөрийгөө хичээж гоё хилдэг шүү. Монголын маань ухаанд мэрэгдийн нэг мөнөөсөө мөн шүү. Баярлалаа танд амжилт хүсье гинэ. Баярлалаа. Болорт тань талархаад баршгүй гэж энэ тунгаа тэгж энэ хоёр сургуульд давцж байгаа юм. Жохон зөрж байгаа тунгаа. Flow consultant болж байгаа хүмүүс чи яг одоо бид нар 5 сарда яваад 6 сарын 1-ээс ахуулаад Flow consultant чи ерөнхийдөө арай юугаа бодвол арай эрчимжилт нь арай гайгүй байхгүй. Гэхдээ байнгын тогтмол хийж байгаа гэдэг утгаараа чадвар хөгжүүлээд удаан явж байгаа учраас Flow consultant чи хаагдахгүй. Гэхдээ гэр бүлийн данамж 6 сарын 1-ээс ахуулаад 8 сарын 31 хүртэл бүхэл бүтэн 3 сар байхгүй. Энэ хугацаанд чинь бид нар аягүй эрчимтэй ажиллана. Тийм учраас давцахгүйгээр зөрүүлж бас болно. За. Тэгээ ороод ирвэл аягүй зүгээр. Давцахаар зөрж болохоор бид нар бас цагийг тааруулсан байгаа. Бид нар ч гэсэн өөрсдөө яг манай баг тэр чигээрээ манай тасгалжуулалтын актив тэр чигээрээ яг нэг хөтөлбөр болоход бүгдээрээ тэрэн дээр давхар ингээд тал талаас өөрийнхөө хийдэг ажлаараа хойно нэмэр оруулаад хамтдаа хийдэг байхгүй. Тийм учраас ерөөсөө аль болох юмыг яг ингээд өөрийн гэсэн удирлаар нь бид нэр хэрэгжүүлдэг байгаа за. Тэгэхээр айгүй гоё болчихно. Яг үнэн шүү гэж байна. За. Янзын гайхалтай гэж байна. Нас түвшинд байгаа тэгж байна. Моника их ч үнэхээр мундаг биширч байна. Хөтөлбөрүүдэд хамрагдаараа манайхаа гайхалтай шүү. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс үр дүнг нь хүртээд л байгаа шүү гинэ. Яг зөв баярлалаа. Дагоо. За. Оги туяад гэжэндээ бас хитрхи би гэж болохгүй болов эсрэг талаа сонсож харцах нь зөв юм шиг. Яа, бид нар ингэж байгаа байхгүй. Одоо чиний хэлж байгаа юм чинь зөв за. Оги.
манайхан ингэдэг байхгүй. Хитрхи би гэдэг ингээл тэгэл нөгөө хүн хүчрхийлээд байдаг байхгүй. Эхлээд бид нар тэр би гэдэг байгаа хүнийхээ дуу хоолойг сонсож сурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгчвэл тэр хүн чинь нөгөө нийгэмтэйг харьцаж сурдаг. Нийгэмтэй харьцаж чадахгүй айцсан хүнийг бид нар яаж би битгийвэл би байхгүй болсон та нар гэдэг ойлгомж гүйдэг хүмүүстэй бид нар яаж амьдрах юм бэ? Энэ дээр гол асуудал нь энэ дээр байгаа байхгүй. Би заримдаа ингэдэг хүмүүсийг нэг юм ингээ ярихлаар нөгөөт үгүй гэхдээ бас тэхгүй шүү гэл нэг юм амар голдон жонглоордох гэсэн сонин юм балансыг олох гээд байгаа мөртлөнгөөсөө нөгөө ямиг үгүйсгээд давталаад байгаа юм дээр мессеж өгөхлөөр үгүй тэр нас тийм штэ гэл бас нэг өөр нэг А гэхлээр Б гэж өөдөөс хэрэлдээд идэх хүн шиг нэг юм гарч ирээд идэв чинь манай монголчуудын тэр хэсгүүд нь манай монголчуудын айгу дарамт байдаг байхгүй яг үндэ зүгээр нэг хүнийг байгаагаар нь байгаад хэлж байгаа ямиг нь мөрөөдж байгаа мөрөөдлийг нь зүгээр сонсож суугаад сурчгал та. А тэгчүүл дараа нь бид гэдэг юм чи айчандаа гараад ирнэ. Та нар бид гэдэг юм амарч түлхэл маркетинг гээл нийгэм тэр чигээр нийгэмдээ тэр хүн таарах хэвээр нийгмийн бүтээгдэхүүнчтэй та нар гээл ингээл тархийн угаасараад нөгөө хүн чинь би гэдэг хүн чинь байхгүй нийгмийг бүрдүүлэх чадaltaй хүн байхгүй байгаа шүү дээ. Энэ манай монголчуудын асуудал байгаа байхгүй. Нийгэмтэй би гээл өнгөрөөд яваад байна. Яс. Заримдаа би гэж өнгөрч явж байгаа хүмүүс чинь айжмдаа тэр хүчирхийлээ бууруулад өөрийгөө ойлгоод нийгэмтэйгээ нэгдээд нийгмийг хөдөлгөж чаддаг хүмүүс болох хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл нийгмийг хүчирхийлдэг хүмүүс чинь бид гэж хэлээд нөгөө би гэдэг хүмүүсээ устгаад байгаа байхгүй. Нийгмийн одоо юмар дамжуулж, нийгмийн нэр хүндээр дамжуулж нэг хүнийг устгаад үгүйсгдэг хүмүүсийн хор гайгаар нэг хүн амьдрах эрхчлөөг алдчихад байгаа. Энэ манай Монголын нийгмийн проблем. Та нар би ч үж болно, бид ч үж болно. Аль альны балансыг би ярьж байгаа. Гэхдээ заримдаа би гэдэг юмыг бид нар хитрхи их устгал хийгээд байдаг учраас бид гэдэг одоо би гэдэг ингээд тавшиж гарахаас өөр аргагүй болтол дарамтанд бид нар оруулдаг байхгүй. Тэрэн дээр жоохон чи гэж жоохон бодоод үзцээ. Тэгэхгүй бол манайхан нэг сайхан төсtöглөр ертөнц үсэн гэхлээр Б нь болоогүй штэ тэр чинь ингээд хонх намрын асуудал яриад ингээд түнчнээд байдаг байхгүй. Зүгээр тэр хүний өгж байгаа тэр мессежийг нь яг зүү зогсоор нь яг тэр хүнийхээ би гэдэг хүсэл мөрөөдлийг нь бид нар ойлгож сурах талаас бид нар ажиллах хэрэгтэй байхгүй. Манайхан яг тэрхгүй одоо хүнийг өгөөсгчээд хүнийг доромжилчоод тэгээд нийгмээ бод. Өөрийгөө бодож чадахгүй хүн яаж нийгмээ бодох юм? Тэр нийгэм чинь байхгүй байхгүй юу? Тэр нийгэм чинь айгүй хүчгүй нийгэм байхгүй. Тэр нийгэм чинь айгүй хар булаа хүний хамаг шившгтэй юмыг нууж даадаг тэрийг хүчирхийлэлээр дарамталдаг нийгэм болчиход байна шүү дээ. Ийм нийгэм яаж сайн байх юм? Би гэдэг юмныхаа эрүүл оршихыг бид нэр хүлээн зөвшөөрч чадахгүй жиж бид гэдэг юм чи яаж эрүүл байх юм? Бид гэдэг юм чи тэр чигээрээ fucked up. Ойлгож байна уу? Бид гэдэг бидний нийгэм бид гэж худлаа цээжээ дилдээд өнгөрөөд байгаа юм чинь үнэхээр том проблемтэй болсон байгаа байхгүй. Бид гэдэг нийгэм дотор аз жаргалтай амьдарч байгаа нэг хүн байхгүй байхад ямар нэг бид гэдэг юм яриад байгаа юм бид нар. Тэ? Энэ дээр ялгаа одоо бид гэж ярихаас өмнө би гэдэг хүмүүсийг хүлээн зөвшөөрөх талаас нь ойлгож сурах хэрэгтэй. Би гэдэг юмнууд чинь хүчээ олоод ирэхлээр тэртээ бид гэдэг юмыг хөгжүүлдэг байхгүй, өсгдөг байхгүй. Бид гэдэг юмаа цэвэрлэх чадaltaй болдог байхгүй. Тэгтэл бид гэдэг юмаа цэвэрлэж чадахгүй хүмүүсийг л би гэж хэлж болохгүй гэж доромжлоод байгаа юм. Яа? Энд нэг ялгаа байдаг шүү заяа. Одгийн цэлаж өгнө би автдаггүй, би өөрийгөө мэддэг автдаггүй, I am strong гэж бодогдож байна. Би үзэл бодолтой өөртөө үнэн чи сайн байна. Өөрийгөө аягүй сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа хүн нийгэмдээ өөрийгөө ойлгуулж чадчих байгаа байхгүй. Нийгэмдээ өөрийгөө зүгээр ойлгуулад нийгэмтэйгээ харилцаж чадахгүй хүмүүс байхад бид нар би гэдэг хүн байхгүй байхгүй. Тэ? Яа. Бямсрын гялбаа гэж яг миний амьдрал гинэ. Сайн байна. Боломжон зэстэр тэгж энэ тэ. Үнэн шүү яг ийм байдал зөндөө байгаа гинэ. Яг зөв. За. Өөр энэ гоё сэдв байна гэж.
Яа ямар гоё. Танаас ямар гоё мессежүүд орж байна. Маш гоё мэдээлэл өгч байгаад баярлаж байна гэлтэж байна. Яа, асуулт байна уу? Асуултууд биш гаалах шүү. Хэдэн сарын сургалтын талаар дэлгэрэнгүй яриад өгөөрэй. Хугацаа төлбөр гэдэг нь. Дэгийн энэ гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр 6 сарын 1-ээс 8 сарын 31 хүртэл 3 сар эрчимтэй явагддаг хөтөлбөр. Гэр бүлийн динамик гэдэг ганцаараа оролцох юм бол 2 сая төгрөг, гэр бүлийнхаа хүнтэй хосоороо оролцох юм бол 3 сая төгрөг байгаа. 3 сая оролцож байгаа хүмүүс аль хэдийн хөнгөлөлтөө аваад байна. Ганцаараа оролцож байгаа хүмүүс угаасаа хөнгөлөлтөө авцсан байна. Тэгээд энэ ахгүй манай хөтөлбөрүүд та нар хаанаас ч оролцож болно заяа. Бүх юм онлайнаар манай хөтөлбөрт оролцдог хүмүүс гадаад байдаг хүмүүс маш их байдаг. Хөдөө байдаг хүмүүс маш олноор байдаг. Тэгээ Монголд Улаанбаатарт байдаг хүмүүс ч байдаг. Гэрээсээ онлайнаар оролцоод явдаг учраас ерөөсөө хаана байх нь хамаагүй яг оройн цагаар бүтэн сайны оройдоо бид нар онлайн уулзалтуудаа хийдэг. Бусад цагууд нь бие дагаад ажиллаад ментраасаа зөвлөгөө аваад онлайнаар хичээлээ хийгээд явдаг хөтөлбөр байна. Тэгэхээр айгүй эрчимтэй, айгүй зөв мөртлөнгөөс энерги өвчсөн та нар ямар ч завгүй хүн оролцох боломжтой. Ямар ч одоо ажлын цагийн үеэр зөрүүлээд оролцох боломжтой. Манай онлайн уулзалтанд одоо жишээлбэл Монголын оройны цагаар шөнө оролцоод өглөө үр цатал суудаг. Тэгэхээр тэрний зөрүүгээр орж ирээд өөрийнхөө зөвлөгөөгөө ярилцаад өөрийнхөө яг ажлын цаг амарч байгаа цагтаар тааруулаад орж ирээд ярилцаад зөвлөгөөгөө аваад идэг. Тэгээ үлдэгдэл юмнуудын дараа бичлэг хийждэг учраас видеогоор бичлэг хийждэг учраас тэрийг үзээд идэг. Видео дээр бид нар онлынхаа хичээлүүдийг заадаг. Онлын хичээлүүд чинь дотроо дасгалуудтай. Дасгалуудтайгаа ажиллана. Дасгалуудтай ажиллахад хүндрэл гараад ирвэл менторуудаасаа зөвлөгөө аваад тусалцаа аваад тэр дасгалуудыг өөрөө хийгээд эхэлждэг. Тэгээ чид нэг гоё мэдрэгдэг байхгүй. Хүн болгоны нөхцөл өөр учраас бид нар дасгалыг онц хийж гэнэ үү, сайн хийж гэнэ үү гэж хэлэхгүйгээр тэр хүн өөртөө зориул дасгалаа ажилтдаг нь аюул чидтэй. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө дизайныг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тэр дасгалуудаар дамжиж илэрхийлж сурдаг. Тийм дасгалууд байгаа. Иймэрхүү маягаар бид нар хийдэг. Гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр бол энэ. Flow consultant бол онлайнаар хийж байгаа илүү агсан төвшингийн гэдэг юм, илүү чанартай, илүү өөртөө ажиллаж чаддаг, бие даацсан, өөртөө ихтэй хүмүүс зориулсан сургалт байна. Тэгэхээр тэр нь тусдаа. За. Эркэд гэж энэ ажлын амжилт олон бэрхшээл асуудлыг шийдэж өгөөрэй гинэ. За. Гэр бүлийн зөвлөгөө чухал сэдв шүү, залуу асуудад гинэ яг зөв. Үнэхээр бодууштай сайхан сэдв байна. Баярлалаа танд гэж байна. За залуу асуудаг гэр бүлтэй болъё гэсэн залууст үнэхээр үнэтэй зөвлөгөө байна. Бодууштай юм аа гэж байна. Ганц залуу гэхгүйгээр нас биед хүрсэн хүмүүс ч гэсэн яг энэ асуудал дээр бүдэрдэг байхгүй. Бид нар мэдээд идэх юм шиг мөртлөнгөөс яг үнэндээ бид нар чаддаггүй байхгүй. Маш олон хүмүүс амар мэдэрмхийрийг ярихтаа аягуулсан. Гэтэ хийж чаддгүй юмнууд аяг их ярьдаг. Хийж чаддгүй юмнасаа болоод бид нар их бүдэрдэг. Хийж чаддаг юмаа илэрхийлэхдээ бид нар шал буруу аргаар илэрхийлдэг. Тэр арга нь буруу байхгүй. Тэ? За Эркад гэж Моника ихч Монголд байдаг юм уу? Онлайн сургалтууд уу гэнэ. Манайх би ерөөс Монголд байдгүй шүү дээ. Лондонд, Англид байгаа. Яа. За ямар гоё боломж вэ гэж энэ даваа жаргалт даш пунцуд гэж энэ тий. Яг зөв. За Эркад төлбөр нь жаахан үнэтэй юм гинэ. Чиний амьдрал тийм гэр бүлийн асуудал тэрийг шийддэг юм чинь тийм хямдхан юм уу? Тэрнээс гадна бий болоод байгаа проблемууд чинь тийм хөнгөн амархан хямдхан үнэтэй юм уу? Тэ? Бид нар тэрийг харахгүй байгаа хгүй. Үнэтэй л гэж яриад байдаг. Чи энээс өөр хямдхан яаж амьдрах гэсэн? Чи энээс өөр хямдхан юмыг бид нар энэ байгаа хгүй. Бидний тулгараад байгаа проблемыг шийдэж чадаагүйгээс болоод чи хичнээн саяар нь чи алдчихж байгаа. Хичнээн саяар нь бид нар факт ап амьдралаар амьдарч байгаа. Миний энэ гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрийн 3 сая төгрөгийн арталт маш олон амьдралын чанар чансаа үнц нь өөрчлөгддөг. Чи гэр бүл салах хугацаа, салаад явах хугацаа хосуудын алддаг мөнгөний хэмжээг чи мэдгүй. Би энийг ойлгохгүй нэг гэрт амьдраад байгаа хосууд ямар хэмжээний мөнгийг
шал утгагүй юмн дээр зарцуулаад бие бинийгээ тэр мөнгөөр дамжуул бие бинийгээ зовоож амьдрдгийг чи мэдхүү. Бие бинийгээ хутгалж амьдрдгийг чи мэдхүү те. Тэгээд энэ 3 сая төгрөгийг тэрнтэй жинцүүлээд үз. Бараг 300 сая өрөнд орцсон яахаа мэдгүй болсон хоёр проблемтэй хүмүүсийн асуудлыг би 3 сая төгрөгөөр засаж байна. Энэ хямдхан үнэтэй чи өөрөө тэгээ бодоод үз те. Тэгэхээр хүн яг засах юм болохоор өөстөө амар үнэтэй юм а гэж яриад. Чиний проблем чинь энээс илүү том факта проблемыг чирч авчирдаг. Тэгээ тэрийгээ чи зүгээр харьцуулаад ингээ бодоод үсэх юм бол амар ухаангүй сонголт байхгүй. Бид нар юмны харьцуулалт амар муу байхгүй. Тэ? Өөртөө зориулах юм болохоор амар харамлаад байдаг. Өөрөө алдах болохоор алдсныхаа дараа л хичнээн саяар нэрэл гаслаа суухлаарэ хэдэн жилийг зориулаад байдаг. Хичнээн хөдөлмөрийн хичнээн сэтгэлийг алдаад яваад байдаг. Тэгсэн мөртлөө тэрийгээ юу ч биш юм шиг ярих гээд байдаг. Үгүй шүү дээ. Тэр чинь амар том проблем байхгүй. Тэр их проблемыг чинь зогсоогоод ирээдүгөө зориулаад хөрөнгө оруулалт хийя гэхлээр л амар үнэтэй юм аа гэж байна. Гэтэл тэрний чинь хажууд ямби машиныг хичнээн саяар нь авцсан. 20-30 саяар нь үрээ тайцсан гэрүүлээд өчнөөнөр. Ямби юмны төлөө нэг жоохон юмны учрыг олж чадахгүй тэнгээсээ болоод хичнээн саяар алдж байгаа гэр бүлүүд бид нэр өчнөөнөр нь мэдчихэв. Тэ? Тэр харьцуулах ухаанаа жоохон бодооч чи сэтгэхгүй нэ Эрик нөхөр минь. Окей. Даваа жаргалдаг өөрийгөө ойлгочоод итгэлтэй болчоод бусдад тусалдаг болчвол гинэ яг зөв. Оюутан болохоор хийгээ ууг нь суумаар байна дараа сууна гинэ. Энэ ахгүй чи оюутан байна уу хамаалага хэд настай байна уу хамаалага чиний өөртөө хийж байгаа шалтгаан чинь чинийх. Я хүн болгонд сурах хэрэг байдаг. Оюутан байхдаа сурчвал чамд илүү бэлтгэлч байна. Оюутан болоод дуусна. Оюутан байхдаа бид нар фактаптэй тэнэг decision хийдэг байхгүй. Шийдвэрүүд хийдэг байхгүй. Бид нар бага залуу байхдаа энийг сурах тусмаа том болсныхоо дараа гаслах шаардлага болдог. Ихэнх хүмүүс тэрийг мэдгүй байгаа. 30 настай, 40 настай, 50 настай гэж жилжин ингээд нэмэгдээ 60 настай хүмүүс ч биднэрт орж ирж байна тийм. Хөгшрөөд орж ирж байгаа хүн болгон би энийг эртгэн сурж авахгүй яа да 20 30 жилийн өмнө 40 жилийн өмнө би сураад чадсан болвол над ямар гоё боломж вэ? Би энийг өнөөдөр мэдж байгаадаа би гайхаж байна. Би ингээд зарим хэсгийг ойлгоод байгаа мэдээд байгаа юм шиг хүртэл амьдралдаа хэрэгжүүлж чадахгүйсэн юмыг өнөөдөр л одоо чи одоо л ингэж хийж болдгийм биш үү гэдгийг ойлгож ухаарч байна. Энэ хоёрын орон шал том ялгаа байгаа. Тэ? 20 настай залуучууд энийг мэдчихвэл бидний алдаатай замаар явахгүй юм биш үү? Гээ эдгээр хашгирахад бэлэн байдаг. 30 настай, 40 настай, 50 настай хүмүүс одоо манай одоо сургалтанд оролцоод ингээ өөрчлөгдөд явж байгаа залуучууд энэ оролцоогүй хүмүүс байгаа хүмүүст хэлхийнсэн гэх бүр ингээ чичээд тий үнэхээр бүр ингээ хүсээд идэг тий. Яг энэ хүмүүс мэдхгүйгээсээ болоод тэгээд байгаа юм яг үндэ энэ хүмүүс тэнийг бас биш байгаа байхгүй. Энэ аргыг нь бид нар яаж зааж өгөх вэ гэдэг дээр л яриад байгаа. Тэгээ оролцоогүй хүмүүс болохоор оролцсон хүмүүсээс өөстө ямар амар үнэтэй ийм чи яаж оролцсон амар үнэтэй биш үү гэдэг. Орцсныхоо дараа өөрсдөө ямар тэнийг юм бодож ийж вэ гэдгийг ойлгож хэлдэг. Орцсныхоо дараа вөө энэ хүмүүс чи юу ч мэдэхгүй тэнэгтэй бид нар хитэн төгрөг яриад ингээл тэнэгтэй гацаадсан байна. Гэтэл одоо энийг мэдээд авцсны дараа би амар их тэр жоохон хитгэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг би хичнээн их хүч чадалтай ийм хүн болгоод хуургаж чадлаа штэ гэдгийг ойлгож хэлдэг. Хувь хүний хөгжил энэгээр ээжтэй тий. Хаалганы цаана байгаа хүмүүс дандаа мөнгө л бодоод байдаг. Хаалганы ороод ирсэн хүмүүс эрхчлөө, аас жаргал, хүсэл мөрөөдөл, зориг бүх юмнууд нь хоорондоо хавцалдаад тий хайрыг хүртэж чаддаг, хайрыг хүлээж авч чаддаг, хайрыг өгч чаддаг, эрхчлөөтэй аас жаргалтай амьдрал. Тэрний үнэ 2-3 сая үнэлэгдэж байгаа. Тий чи тэрийг тгээ хараад биз тий. Маш олон монголчууд энийг айгу дутуу үнэлдэг. Өөрийгөө нэг хитгэн төгрөгийн артлаг би чадахгүй штэ, би мэдэхгүй штэ гэж. Энэ чинийг өөрөө чи шалтгаан байхгүй. Чиний мөнгнөөс айж байгаа айдас байхгүй яг үндэ. Чи өөрийгөө мөнгнөөс илүү хүндэлж чадахгүй, чи өөрийгөө бусдаас илүү ойлгож үнэлж чадахгүй байгаа бол тэндээ байж тий алдаа гаргасныхаа дараа гівгүнд би эртгээ ордог байдаг хамсаж байгаа хүмүүсийг би өчнөөнөрөө мэд. Яа ийм ялгаа байгаа байхгүй. Яа за бүх сэдвийг авал гоё юм байна. Нэг дор авал гоё юм байна. Ой юм өөр гэсэн цагтаа өөр гэсэн зөв цаг үе дээрээ зөв удирлуудаараа би тэр хүнд орж ирдэг. Бид нэр тэрэнд итгэдэг. Эхний өгөөд байгаа ямыг авч чадахгүй
бид нар ингээл нэг тойрог үгээд ах үедээ юу гэдэг бүх юм байгаад нэмэргүй байгаа байхгүй. Гэв гэнт нэг дор өөрчлөлтийг оруулж ирэх биш. Би жижигнээр өөрчлөлт хийгээд байгаа хүмүүс маань илүү тогтвортой, илүү амжилттай, илүү тууштай сайхан амьдраад байдаг. Тэ яарад хэрэггүй би хүмүүстэй тгий зөвлөдөг. Яарад хэрэггүй тайван үз энэ аргаар үз. Гэт аргуудын заагаад тэгэхээр тэр аргуудыг яг хэрэгжилж байгаа хүн л ичэдийн мэдэрдэг. Би хүмүүсийг сандарч ингээл тэ бүх юм руу ингээл яараад хуйлраад орохыг би хүсдэггүй. Харин орцсныхоо дараа жинхэнэ өөртөө ажиллах шаардлагыг тавьдаг. Тэ би дасгалжуулагч хүн байхгүй. Тэр хүнийг чадвартай болох гэж байсан бол чадварынхаа төлөө чи одоо ажил. Өөрийнхөө чадварыг хөгжүүлэхийн тулд чи өөртөө цаг зориул. Өөртөө зориулаад үйлдэл хий гэдэг дээр бид нар маш их ярьдаг. Тэгээ энэ өнцгөөс нь харахаар манай одоо хөтөлбөрт оролцсон байж байгаа залуучууд маш өндөр амжилтанд хүрдэг. Ялгаа нь юу вэ гэхээр энэ хүмүүс яг бид нартай зэрэгцээд хөдөлмөрлөөд бүтээгээд чадаад ирж байгаа учраас шал өөр ертөнцийг бүтээж чаддаг. Тэгээ зарим хүмүүсийг би өөрөө нүдэндээ төсөөлөхгүй байгаа байхгүй. Хэрвээ надад хэдэн жилийн өмнө хүмүүс яг энэ сургалтыг ч юм уу энэ хөтөлбөрийг өгсөн бол би ингэж олон саяыг зориулж сурах шаардлага байгаагүй байхгүй. Гэтэл одоо би тэр бүхнийг өчнөө олон саяыг зориулаад би сурцсан хүртлөөсөө тэрийг 2-3 саяар нэг хүнд зориулж өгдөг. Тэр хэмжээ миний одоо зориулсан хэмжээ хоёрын оронд газар тэнгэр шиг ялгаатай байдаг. Тэргээр нь би хэлээд байгаа тийм. За Монгол залууст Монгол гэр бүл яг энэ зүйлс үнэхээр бүр үн цэнтэй хэрэгтэй байна. Таны болон танай хамт олонд үнэхээр их амжилт хүсье гэнэ. Баярлалаа дооги. Яа. За. Асуулт байгаа. Яа. Шүрээ тэгж जैन те. Сэтгэлд минь гэрэл асааж өгсөнд маш их баярлалаа гэж. Яа хөөрхөн шүү баярлалаа. Сайн байна орой минь дээ. Би таны анхны номыг уншиж байгаа. Бэрхшээлбэ боломж амжилт хүсье таныг харсандаа баяртай байна. Баярлалаа. Аялгау мэргэн тэгж जैन те. Мундаг шүү. Таны номыг уншаад группт анх орж ийна. Гоё юм аа баярлалаа гэж. Намин нингоо гэнэ тэгж जैन. Яг надад тохиолдоод байна. Өөрийгөө тусгаарлаж авахд бас нэг л хэцүү байна шүү. Таны лайв ном гээд өөрийгөө сэргээх зүйл их уншиж байгаа. Баярлалаа гэж. За. Лөө консалтанд орохоор хэл хэрэгтэй юу? Хэлгүй болохоор сургалтанд маань хүндрэл гарах тал байх болов би бодоод л байна. Хугацаа нь ямар хугацаатай билээ гинэ. Гаваа дамп манжилж яв тэгж суучин тий. Лөө консалтанд чи лөө орсон байгаа л ямар илээ. Яа. Хэл хэрэггүй шүү дээ. Монгол хэл дээр хийж байгаа шүү. Бид нар бүх юм чи орчуулад өгч байгаа. За Монголд хэрэглэж болно тий. Гадаадд амьдарч байгаа өөр гадны хэлтэй хүмүүс бол давхар тэрийг ашиглаад явж байна. Өөрийнхөө хэлтэй хэлээр явна. Гэтэ би илүү монголчуудад зориулж бэлтгэсэн учраас бүх юм чи монгол хэл дээр гарч байгаа. За. Тэрэн дээр нь ажиллаад байгаа. За. Сая л орж ирлээ сувдаг жин тий. Сая л орж ирлээ хариулаад өгөөч үзий ядалтыг яах вэ гинэ. Үзий ядалтаа битгий зуралд. Яагаад чи үзий ядаад байна? Ямар уучлалт хэрэгтэй шүү. Үзий ядалт гэдэг чи эргүүлээд ийн ахгүй. Би өөрөө чадахгүй, би өөрөө мохцсон байж байгаа юм дээрээ хин нэгэн хүнээс хариу авахгүй чичээж байгаа тэр юм байхгүй юу? Чиний мохцсон байгаа ямыг үзий ядалтыг өөрчилж өгөх юм нь юу вэ? Тэгэхээр чиний өөрөө чи амжилт. Чи өөрийгөө тайвшруул, чи өөрийнхөө мэрэгэн ухааныг үзий ядалтаас чи суралцаж болно. Үзий ядалтаар дамжуулаад чи өөрийгөө өсгөж хөгжүүлж болно. Зарим хүмүүс чамайг хүнд нөхцөлд оруулсан бол I'm sorry тийм тохиолдол байдаг. Зарим хүмүүс чамайг дайраад доромжлоод хэцүү байдалд оруулаад тэрийг ерөөсөө ойлгохгүй чамайг юу ч биш юм шиг чиний дээгүүр гიშгэлээд гарцсан тохиолдол чи өөрөө ирэхгүй бид нар шаналдаг. Тэр үед бид нар үзий ядалтыг бий болгож эхэлдэг. Энэ бол гэхдээ ганцхан чамд байдаг юм биш чи хүн бол хүн төрлөختөн болгонд байдаг учраас чи ганцаараа тэр хүнийг юу авах ш. Тэгээд дээрэс нь үзий ядалтаас гарахад нэг юм нь юу вэ гэхээр энийг чи ганцаараа туулж байгаа биш өөр хүмүүс бас туулдаг гэдгийг хүлээн зөвшөөрчих. Энэ асуудлаас болоод маш олон хүмүүс шаналж амьдардаг гэдгийг ойлгочих тий. Одоо яах вэ гэхээр чиний юм энэ үзий ядалтыг би үргэлжлүүлээд кээхгүйгээр чи өөрийгөө эдгэх хариуцлага чамд байгаа. Чиний
өөрөө өөрийгөө ангаах, чиний өөрөө өөрийгөө сонсох, өөрийгөө уучлах, өөртөө зориулаад энэ үзий ядалтаас илүү хүч чадалтай хүнийг өөрөөсөө бий болох хариуцлага чиний болж байгаа. Тэ? Тэгэхээр өөр хэн нэгэн хүн чамайг зовооцсон байж болно. Яс. Тэр тохиолдол бол байгаа. Гэхдээ тэрнээс шалтгаалаад өөр хүн чамайг зовоосны төлөө чи өөрийгөө үргэлжлүүлээд үзий ядалтаар зовоох шаардлага байхгүй. Тэр нь юу вэ гэхээр би чи уудаг хороо, үзий ядал чинь чиний өөрөө чи хор. Тэ? Тэр хүн чамайг зовоосны төлөө чи өөрөө үргэлжлүүлээд хор ууж байгаатай ялгаа байхгүй. Тэгэхээр би чамайг үзий ядалтынхаа уудаг хороо болиулах арга чадвартай өөрийгөө ажилуулаач. Тэгээ дээрэс нь юмыг арай өөрөөр нь хар. Тухайн юм үзий ядахгүйгээр тухайн нөхцөл байдал чи бас нэг чамд өөр төрлийн юм сануулах гад өгөөд ээж болно гэтэл чи мохоо утгах шиг гэдэг юм уу те бид нар тэгдэж шít өөр арга байхгүй би нэг үзий ядахаас өөр арга байхгүй гэж бодоод байж магадгүй. Яг үндэ бас тийм биш байдаг. Тэр хүний өөрийнх нь нөхцөлийг яагаад энэ нөхцөл байдалд энэ хүн чамайг оруулчихва гэдгийг ажиглаа харахаар тэр хүн айгүй өөр хүн нөхцөл байдаг. Чамаас илүү хэцүү нөхцөл байдаг. Чамаас илүү хэцүү нөхцөл байж байхдаа хажуугаар нь чамайг одоо юу гэдэг хөшгөлчөөд явцсан болвол тэ энэ хүний зовлонгийн өрөөгөө тэр хүний чи өөрийнх нь карма аахгүй өөрийнх нь хийсэн үйл өөр байгаа даа. Тэ чиний үзий ядалтыг авсан аваагүй хамаагүй тэр хүн чи өөрөө өөрийгөө зовоогоод явж байгаа. Тэгээ дээрэс нь чи тэрийг юм уугаад хор уугаад өөрийгөө эдгэн гэж найдах хэрэггүй байхгүй. Тэгэхээр чи тэр үнцгийг нь хараагүй учраас чи өөрийгөө зовоогоо шаналгаад ээж магадгүй. Тэ тэгэхээр үзий ядалтаас гарах маш олон янзын аргууд байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө маш сайн ойлгож сур. Яагаад энэ хаанаас юу гарав? Өнгөрсөн явдал дээр болсон үйл ажиллагаа чиний өөрийг чинь тархич чинь програмчлагдсан байгаа даа шүү дээ. Тэр програмчлаас гарахын тулд чи өөрийгөө задлах хэрэгтэй байхгүй. Чи өөрийнхөө бодоод байгаа бодолтойгоо л ажил. Тэрнээс тэр хүнтэй ажиллах хэрэггүй. Тэ? Аль болох тэр хүнээс хол байгаад өөрийгөө амраахыг бод. Чиний оюун санаа тэр хүнтэй үргэлжлэдэг биш. Тэр хүнээс хол эрхчлөөтэй амьдарч сэтгэж сурах хэрэгтэй. Тэр хүнийг бодох биш чи өөр юм дээр фокус хийх хэрэгтэй. Өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөл, өөрийн чамд хэрэгцээтэй, чамд ашигтай, чамд сонирхолтой юм руу ч орох хэрэгтэй. Тэ? Тэргээр чи илүү хурцлагдах тусмаа чи өөрөө зовоод байгаа хгүй. Тэгэхээр бие дааж тэр хүний сэтгцийн нөлөөллөөс гарахын тулд өөрийгөө зөв эргүүлэх хэрэгтэй. Тэр чамд тэр болно цаа. За тэгээд ийм гой юмнууд асууж хариулж байгаа хүмүүстээ баярлалаа. Яг тулгамдаад байгаа сэдв байна гэдэг зэрэг мэдээ чинь тийм. Номын нинго гэдэг чинь амьдралын итгэхгүй хажууд байгаа хүнийг яаж итгэвтэй болох вэ? Чи тэр хүнийг өөрчилж чадахгүй чи өөрөө л итгэвтэй амьдрал номын. Окей. Тийм нэг зарим хүмүүс юм та хүмүүс шизотой хүмүүс байна. Төгсөө төгсдөгнэ. Үсээ боочвол гэж одоод анхаарал төвлөрдгөө энэ чиний хог байхгүй. Хаа байгаа хүмүүсийн үсийг боолохгүй л тэгжээ чиний анхаарал төвлөрөхгүй. Чиний анхаарал чи өөртөө асуудалтай байгаа байхгүй. Өөр хүнээс шалтгаалж чамд огт хамаагүй хүн үсээ яаж байна уу тэрнээс шалтгаалж яа чи үжирхийлээд байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр чиний толгойд тэр чи юм байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ хүн тэгчүүл би тэгэх гээд байна. Тэн хүн тэрхээ болчвол би 50 байх гэдэг юм. Өөрөө нэг хэрэг төртөө өөр хүн чамд огт хамааралгүй юм дээр аз жаргалыг хүртэж авч чадахгүй. Чиний фокус чинь чамааг өөрөө чинь зовоогоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний юу чинь чиний фокусыг чадварыг миний үс хаагаагүй байхгүй. Тэ? Энийг бид нар ойлгох хэрэгтэй байгаа юм. Чиний бидний өдөр тутмын энэ хүн надад саад болоод байна гэдэг чинь чи өөрийнхөө ажилдаа өөрийнхөө тархийг захирч чадахгүй л байгаад байгаа чинь проблем юм аахгүй. Тэ? Маш олон хүмүүс тэгж бодог энэ хүнийг өөрчилчихээсэй л гэж бодоод байдаг боловч яг үүндээ өөрийнхөө бодлыг өөрчилж чадахгүй байгаа. Чиний бодол чинь контроллогдоод шүү дээ. Миний үсээр нь контроллогдоод шүү дээ. Тэ? Тийм учраас яг чадвар нь хаана байна? Чиний эрх мэдлийг би аваагүй байтал чи надад өгөөд байгаа байхгүй. Тэрийг ойлгоо за. Яа. За. Hello Моникагч асуудлын ангиллын талаар хариулаач. Надад бол өөрт тулсан асуудлаа бусдад нялзаахгүйгээр шийдэхийг хичээдэг. Харин гэр бүлийн гишүүдээс маань өөрсдийн асуудалтай хит бусдад хамааруулж байж даван туулдаг тэр асуудал хос хоёрын хэрүүл маргаан байдаг. Би мэдэхгүй учраас
оролцохгүй болохоор хохирол учруулдаг зөндөө зүйл байна. Та хэлээд өгөөч гинэ. Би ийм детальчсан юм дээр энэ хөтөлбөр дээр илүү яриул зүгээр гэдэг. Тэгээд одоо ингээд чиний яг хэлж байгаа чи яг тийм байхгүй. Би дагаад ингээд ямар байгаа мөртөө чи оролцож чадахгүй тэднэр тусалж чадахгүй гэдэг чинь чиний харилцааны чадвар яг зүг одоо тэр хүмүүст нөлөөлөх ч юм уу тэр хүмүүст яаж юу ах хэвээр гэдгийг мэдэхгүй байхгүй. Тэр хүмүүс чи харилцаж чадахгүй байлаа гэхэд одоо чамд яг ихний нөгөө number 1 проблем чи яг энэ дээр байгаа байхгүй. Энэ хүмүүс муу дадалтай муу юутай байхад чамд өөрт чинь сөргөөр нөлөөлөд байгааз. Тэгэхээр чиний тэр энэ лайвыг эхнээс нь үзээд ингээд тэр хэсгүүдийг ойлгоод эхэлчихвэл би чамд гарах гарцж харагдана гэдэлчихсэн. Гэхдээ би чам гэр бүлийн динамикийн хөтөлбөрт ороод ирээд гэр бүлийнхаа хүнтэй ч юм уу те яг тэр харилцаагаа ингээд яриад юугаад эхлэх юм бол арай өөр болно. Хүн болгонд чи ойлголоо гэж тэр хүн чи ойлгохгүй байхгүй. А гэтээ чи өөрийгөө бие дагаад ингээд явуулж ин гэж бодож байгаа боловч тэр нь стил сатаараад чиний фокус чи алдагдаа чиний хийж байгаа юм чинь өөрчлөгдөд байдаг бол чи тэрнтэйг ажилд сурах хэрэгтэй байхгүй яа үргэлжлүүлээд энэ юмнууд чи хоорондоо айгүй хацалдаатай за яа хин тэгжэн сув тэгжэн тэ яах гэж ингэдэг байна төгсөө төрн байна өөд тийм үү хаашаа хүний дуур штэ гинэ яг хөөрх штэ аа яг юм баггүй бид нар нэг хэрэггүй юм дээр амар сахтаараад байгаа хоо одоо төгсгээд нэг залуу түрүүний залуу юм эмэгтэй юм уу хийн те нэг үсний талаар комент хийж штэ те өсөх харахаар анхаарал төвлөрч чадахгүй байна хаа гэдэг үтсэн байгаа байхгүй тэгэхээр яг үндэ эн чинь амар дими юм байгаа байхгүй чи амар дими юм дээр гарцаад байгаа байхгүй чиний фокус чинь юмыг ингээ хэлж байгаа юм дээр төвлөрч байхгүй нэг хэрэггүй юм дээр нэг хог зулгаагаар түүж иддэг юм байгаа байхгүй нэг бид нар ингээд одоо чихлийнх гой уулын оргил байгаа л амар гой гайхамшигтай юмнууд өгөөд байхад чи ёроол хавцаа нэг юм түлэгдсэн ялзарсан хинт чирэггүй хогнуудын түгээл цүнхлээд байгаа юм шиг байгаа байхгүй тэр уулын оргил дэрнийх гоё юм гараад болоод байгааг харцсан мөртлөөс тэрийг мэдэрч чадахгүй ёроолд нь байгаа хогийг лолоод идчихүүл гэж байгаа юм шиг нэг юм нэг чанаргүй юмар гизээ дүүргээд байгаа байхгүй чанаргүй юмар тархиад дүүргээд байгаа харамсалтай байгаа ч тийм зарим хүмүүс яг тэгдэг өө нэг хэрэггүй юм дээр очиод ингээл амар чухал царай гаргаад тэр нэг хинт чирэггүй тийм тэгдэг тохиолдлууд байдаг за бурхан таны үлсийг үнэхээр өрөөх болтугай үр жимсүүдийн аривнаас аривн гарах болтлоо ямар гоё ерөөлөө баярлалаа. Даваа жаргал даш бунцэг тэгж гинэ. За амар бат тэгж гэр бүлийнхээ хүнтэй хамт оролцох хүсэлтэй байна. Манай нөхөр гэр бүлийнхээ асуудлыг гадны үнд дэлгэлээгээ дургүй байх учир хэлж чадахгүй байна. Яаж нөхрөө татаа оруулах вэ? Бас өөрөө хамт оролцож байгаа хүмүүсийн дунд нээлттэй байж чадах болов яа. Гол нь энийг л давах хэрэгтэй байгаа байхгүй юу? Дэлгэж ярьж чадахгүй байлаа гэд та хоёр хөгжихгүй байхгүй юу? Энийгээ ярьж сураад та хоёр ойлголцож сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Та хоёрт болохгүй проблем байхад бид нар нуугаад идэж нэр хүн гэр бүлийнхаа нэр хүндийг бодож гинэ гэд. Тэ? Энэ нуугаад байгаа хэсэг чинь танаа гэр бүлийг ялзарх нь нөлөөлдөг. Салхи орохгүй байгаа гэр бүл дотор бүх юм нь ялзарна үстэй. Салхид орохгүй байгаа юм дотор бүх юм өмхий самхаа хамгаалдаг үстэй. Одоо танах яг тэр байгаа хгүй гэр бүлийнхээ юмыг дэлгэрүүлж ярихгүй гэд. Нөө эн чи гэр бүлийн асуудал биш. Хүний амьдралын хүн төрлөختний хүнтэй харилцах урлаг байхгүй юу? Тэрийг хөгжүүлж чадаагүй хүн яаж нуугаад гарч ирэхгүй байхгүй юу? Би хүмүүсийг залуучуудыг юмыг нуухгүйгээр энэ яар шаваа одоо жишээл чи шархалцсан байлаа гэж бодъё тий. Тэр чинь амар вирус мэрстэй болцсон байхад 1000 агаар оруулахгүй боолоо гэж тэр чи идэхгүй байхгүй юу? Гэр бүлийн асуудал яг ялгаа байхгүй. Тэрийг эдгэхийн тулд чи яах вэ? Эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр чинь нуугалаа гэж тайрын яар шавхч улам гүн шархлаад байна үсттэй. Тэ? Тэрийгээ бид нар задлж хаяа тэрийгээ цэвэрлэж сураад зэрэгцээ тэрийгээ тордож сурах хэрэгтэй байгаа байхгүй. Ил вэж байгаа юм чинь илэн далангүй ил тод байдлаас бид нар айгаад байгаа байхгүй юу? Чи нэг амар шившгтэй нэг айгүй хүнд нөхцөлд амар эвгүй байдалд байгаад байгаа юм шиг бид нар хөгжөөгүй хүн яадаг вэ гэхээр хэрэггүй юмн дээр аваачаад ингээд бүрхүүл тавиад нуугаа дараад идэг. Өөртөө ихтгэлгүй хүмүүс яадаг вэ гэхээр юмаа наачвал би 50 байна гэж бодоод идэг. Гэтэл яг үндэ өөртөө хөгжөөгүй яар шавхтаа байгаа хүн баг одоо нөгөө сарсан баг баг шиг харахууд амьдрах гэдэг. Нэг гэрэл гарангуут гэл орилдсон шүү дээ. Та нар мэднэ тий. Дракула шиг амьдрал нэг тусцаа ингээл харанхууд гэл ингээл юм шивж байгаа л гэрэл асангууд ингээл нисэл дөрүүлцэхэд бэлэн байгаа юм шиг.
Ийм байдал үүдэг. Энэ боловсроогүй хүмүүсийн хэв маяг нь үүдэг. Гэр бүлийн амьдрал гэдэг эрүүл саруул, илэн далангүй ярьж хэрж, адаглаа та хоёр хоорондоо нүүр нүрээ хараад нийгмийн энэ болж байгаа ямыг ойлгоод харилцаж чадах урлаг. Тэрийгэ нуулаа гэж та хоёрт хожоод байх юм байхгүй. Гэтэл та хоёр яг хажууд хөрштэйгээ адилхан проблемтай байхгүй. Нэг тийм шинэ проблем байхгүй. Ихэнх юмнууд би одоо өчнөө олон жил олон хүмүүстэй харилцаж байна тий. Чиний сүржигнээд нуугаад байгаа проблем чи яг чиний хажууд байж байгаа хөрш мэдэрдэг байхгүй. Мэддэг байхгүй. Ойлгодог, тэр зовлон туулдаг. Гэтэл бид нар шаал дэмий юм дээр нэг жижиг юмыг нуугаад яваад идэг. Гэтэл нуугаад ах алт эрдэнэс нуугаад байгаадаа биш зүгээр юмнасаа ичээд байгаа байхгүй. Чи маск зүүгээд байгаа байхгүй бид нар. Хүнд гоё харагддаг маск хүнд таалагдах гэж амар хичээгээд өөрсдөө та нар байж чадахгүй яаж шарах чаа одоо яг гэр бүл дотор чинь сөргөөр нөлөөлөд байгаа байхгүй тий. Тэг чи өөрөө яг нөхөртөө үзүүлээ нөхөртөөгөө яриг гэвэл энэ лайвыг үзүүл хоорондоо хуваалц. Нөхөртөөгөө хамт оролцъё гэвэл миний хэлж байгаа яриануудыг нөхөртөө сонсгоод үзэхгүй. Манай хөтөлбөрт оролцсон зарим хүмүүс гэсэн нөхрөө яаж татаж оролцуулах вэ гэдэг. Бүр өдөржин шингүү нөхрөө ажиллаа хүрээд ирэнгүүт нь чихэнд нь одоо уцаа хийгээл чигвчтэй зүйлгэж өгөөл за энийг сонсоод дуусчих тий хоёулаа дараа нь ярий гээл орой хоолой би найз нь гоё хоолой гэдгийг чи наадах сонсчих гээл ингээл энэ хоёр хуваалцаж ярьсараа хөтөлбөрт ороод ирсэн нөхөр нь бүр сонсоод яваад за орё дөө манай хүн тэгээд байгаа юм чамд хэрэгтэй бол орё гэдэг дагаад ороод ирсэн я дараа юу надад нэрээ ямар гоё юм надад заах гэсэн би энийг ч ойлгохгүй мэдэхгүй байсан юм. Одоо чивт хоёр нэрээ ингэж болж шин нэрээ яг тийм тий нөхөр нь ерөөс завгүй ерөөсөд эхнэрийгээ юу хараад юу сонирхоод юу хийгээд байгааг мэдэхгүй явцсан хүмүүс яг ингээ нөхрийнхөө чихэд хамаагүй чихэр зүүж байгаа бид хөтөлбөр дуусах үед манай тэр оролцогчид тэгж ярьж байсан би станер ямар азар нөхрийнхөө чихэнд хамаагүй тэгж бүр ингээ зориудаар баг тэгж ярьж байгаад бид хоёр ярьж байгаад үнэхээр ингэхээс нааш шийдвэр болохгүй байна чи тэр энд оролцох хэрэгтэй байна гэж ярьж байгаа шантаажлж байгаад орж ирж байсан. Бас нэг охин тэгжсэн. Манай нөхөр орё гэд намайг хилээд исэн чинь орохгүй боллоо миний төрсөн өдөр би бэби гаргасан хүүхдийн баяр чи одоо надад ийм гоё бэлэг өгнө гэж тэгж яасан. Би амьдралдаа олон бэлэг гоёрдохгүй чамаас надад миний одоо хүүхэд гаргаж өгсөний бэлэг гэж юм өгье гэжсэн бол одоо энд хөтөлбөрт хоёулаа оролцъё гэд энэ бэлгийг надад зориулаад өгөөч чи надаа яг зэрэгцээд энэ сургалтанд оролцооч. Нөхрөөсөө бэлэг авах гэж байгаа бол энэ хөтөлбөрийг бэлэг болгоод хуваалцаад аваа гэд. Тэ иймэрхүү аргуудаар нөхөртөө одоо жинхэнэ нөгөө чамд ямар чухал вэ гэдгийг хэлж агаад гуйх юм бол нөхөр чинь дуртай байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд нөхөр нь орж ирсэндээ баяртай байдаг. Тэ зүгээр нөхөр нь ингээд санамсаргүй эхлээд юу байхтай өө яна одоо тийм юм за тийм юу яаж байгааг мэдэхгүй миний хайраа одоо энд ороод хэрэггүй шүү дээ одоо яах юм бэ гэж жигжсэн цаац хотод үрцэн манай хүн хүсэж байгаа юм байна хоёул орё гэдээ ороод ирснийхаа дараа гівгэнд нөхөр нь өөрчлөж байгаа байхгүй. Ороод ирснийхаа дараа нөхөр нь ойлгож эхэлж байгаа байхгүй. Эхнэрийнхаа тэр хичээж исэн юмыг хараад баярлж байгаа байхгүй. Миний анст айгүй зөв сонголтоо зөв хүнтэйгээ зөв хүмүүстэй найзлын хөдөлмөрлийн амьдрий гэж хичээдэгт найз үнэхээр баярлж гин гэд. Төгсөлтийн баяр дээр гэр бүлийнхаа хүн тэгж хэлж байгаа эрэгтэй хүн сая хожиж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд нь одоо эрэгтэй хүн эхнэрээдээ баярлж байгаа байхгүй. Намайг ийм татаж оролцуулаад би орцсныхаа дараа одоо манай найз залуучууд зөндөл проблемтай байж байгаа. Гэтэл би энийг тэдний проблемыг сонсчоод би яахаа мэдгүй өөрөө ч мэдгүй юм чи одоо яахав те гэж явдаг гэсэн. Гэтэл энэ хөтөлбөр дээр тэрийг надад яриа заагаадсэн чинь нэрээ манай ирчүүдийн хооронд болоод байдаг маш олон проблемыг энэ хөтөлбөр дээр надад заагаад байна. Би энийг ойлгоод авчлаа гэдэг ч юм ингээд хөгжөөж яваад байдаг. Гэтэ иймэрхүү гайхамшигтай юм даа их болтгцаа. За ямар ч хэлсэн чамд амжилт хүсье. За яа ороод ирэхлээр чинь болоо за. Даваад жаргал дашпунцэг дийжэн таны 30 хоногийн хөтөлбөрт хамрагтай 2 хоног айдас өөртөө итгэхгүй үнэлэхгүй байх нь амжилтанд хүрэхэд нь саад болж байгаа олж харсан. Бусад юу гэж хэлэх бол бусдын нөлөөнд автод суугаад байх нь маш сайн биш юм гэдгийг суралцж байна. Хэрэгжүүлж хэлсэн баярлалаа танд гинэ. Яасан маш сайн байна. Маш сайн байна. Гайхалтай. Яа, ингээд 2 хоног гэхэд мэдчихэж байгаа зү чамд те. Амраа үнэхээр гайхалтай зөвлөгөө өгдөг хүн шүү. Амжилт маш мундаг хүн гинэ. Баярлалаа амраа. Жуна тэгжэнд Моникийг чигээ шүтэж явдаг шүү. Баярлалаа гэж. Та нарын асуултууд амар гоё асуултууд байх юм аа. За энэ дээр ингэж даваад болон нацаг дор шиг чинь таныг ярихаар л ойлгож байна. Би өрөөсөө өөрийгөө хүссэн сонголтоо хийж байгаагүй. Дандаа л бусдын зөвлөсөн замаар л яваад иржээ. Нэг номерын сонголтоо алдаатай байгаа юм шиг санагддаг. Одоо нэгэнт
сонгогдсон, өөрчлөгдсөн аргагүй байгаа хүн яах ёстой вэ гинэ. Яа, аргатай чи өөрийнхөө нэг number 1 би чамд аргагүй байгаа хүн нэгэн сонголтоо хийц аргагүй байгаа гэж яриад байгаа ш. Чамд нэгдүгürt арга байгаа. Чамд боломж байгаа. Чамд тэрнийг хөгжүүлээ суралцах эрх мэдлэн сонголт нь чамд яг одоо байгаа. Тэгэхээр тэрэн дээр битгий бууж өөрөө нэгдүгürt хоёрдугаарт юу вэ гэхээр би чамайг өнгөрсөндөө чи алдаа хийцэн байж болно. Одоо хоёрдугаарт нь нөгөө нэг номерынхаа юмыг хийгээд эхэл. Хоёрдугаарт нь тий. Тэгээ хоёр руугаа оруулж эхэл. Тий. Энэ юмнууд ч хэрэгтэй. Тэгээд энэ хоёр зөвлөгөөг хэрэгжүүлчихсэн. Тий. Хохирол бол байхгүйш байгаа. Гэхдээ одоо яг энээс эхлүүл одоо хаанаас эхлэх вэ гэвэл number 1 чи өөртөө боломж байгаа гэдэгт итгээд өөртөө миний өгсөн лайв дээр өгсөн зөвлөгөөний дагуу эхнээс нь хийгээд эхэлчихсэн. Тэгэхэд аажимдаа учир нь олдоод эхэлнэ. За. Сувдаа отхон тэгж гин. Сайн уу мөнгөний асуудалтай хүмүүст хэлэхэд би ийм аргаар цуглуулж өгнө. Энэ сургалтанд оруулсан. Маш сайхан боломжийг эрт олж авсандаа баярлдаг гинэ. 5600 төгрөгийг 30 хоногт үржүүлээ 168 мянган төгрөг. 168 мянган төгрөгийг 12 сараар үржүүлээд 2 сая төгрөг гинэ. Сайн байна сувдаа. Яа, маш энгийн юу байгаа байхгүй. Өдөрт нэг 5-6 мянган төгрөг хадгалахад л чиний нэг жилийн юу. Тэгээд тэр чинь амьдрал штэ. Тэгээд зарим хүмүүст үнэхээр мөнгө хэцүү байдаг бол яг маш энгийн жижиг техник ашиглаад өөрийгөө юу агаад өөрийгөө хөгжүүлээч. Даваа жаргал таш бунцэг дий. Вау, манад засаг дарга үзэж гин гинэ. Хөөх юм бэ. Окей. За, үнэн шүү өөрөө эхлээд өөрчлөгдөх нь чухал шүү. Маска тайлж сурах гинэ. Баяраа тэгж байна. Яг зөв. Сайн уу та. Хүй сайн уу баасан дөржөө. Баасан дөржөө чи энэ flow consultant болооч. Юу игээ яваад энэ ойрт харагдсангүй хүүхдээ. Тэ? Саяны би flow consultant гэж танилцуулаад байсан. Энэний тайлбарын дагуу ороод юу ороо за. Асууж агаад ороод ирээ. Яг чамд аюу хэрэгцээтэй юм байна за. Чиний авьяасан дэйг тохирно баасан дөржөө. Манай жилийн хөтөлбөрт оролцож исэн залуучууд flow consultant орох боломж ирэх байгаа шүү за. Энэ дээр одоо 9 хүн дутуу байгаа. 9 хүн ерөнхийдөө бүртгүүлээд ороод ирэхэд бол боломжтой. Бидний чадал чансаа яг одоогийн байдлаар юм байна. За тэгэд нэг иймэрхүү гоё яриа хийчлээ. Өнөөдрийн лайв чамд таалагдсан байх гэж найдаж байна. Зөндөө их том сэдвүүдийг яриад хамч хумаа зөндөө их юм ярьчлаа. Та нарт бас нэг жоохон хэрэгцээтэй мессеж ирсэн гэдгийг сонсохтой их баяртай байна. Тэгэд эх 7 хоногт эргээд уулзъя. Би 5 дахь дахиад лайв хийхдээ гэр бүлийн дамнаа гэдэг хөтөлбөр дээр чи илүү жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд энэ талаар хэдүүлээ хуваалцаад явна. Манай дасгалжуулалтын академийн залуучууд бас энэ талаар янз янзын өөрийнхөө мессеж өгөр. Манай 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоод имэйлээ бүртгүүлсэн байж байгаа хүмүүс бас имэйлээрээ бидний энэ янз янзын хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээллүүдийг өнөөдөр энэ 5 дахаас эхлүүлээд эх 15 хоногийн дотор одоо шийдвэрээ гаргахлаа сонсох бах. Тэгээд тэр хэмжээндээ хүлээгээд аваараа тэгээд маш олон хүмүүстэй баярлалаа гэлчээ. Хуваалцаад маш их юм сурах боломж биднэрт байгаа шүү гэдгийг хэлчихье. Тэгээд өөрийгөө битгий болохгүй болчлаа. Одоо би хаанаас яах вэ? Хаанаас нь эхлэх вэ гэж айд санаа зовхохын оронд биднэртэй зэрэгцээд бидний хийж байгаа сургалт хөтөлбөрүүдэд оролцох гээд үзсэн. Үнэхээр хүн хүсэх юм бол авч чадахгүй шүүхгүй чи авч чадна за. Тэрэн дээр асуудал байхгүй. Ихэнх нь бид нэр хүчтэй хүсдэггүй байхгүй. Хүсгээсээ бид нэр айгаад байдаг байхгүй. Зориггүй байхгүй. Тэ? Тэр зоригноос шалтгаалаад битгий өөрийнхөө боломжийг алдаараа за. Тэгээ илүү сайхан амьдрыг үйл чиний хөдөлмөр хүч хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Чи өөртөө зориулж өгөхөөс нааш бид нар чамд зориулаад юу ч хийж чадахгүй. Чи бидний ярьж байгаа юмыг гоё юм гэчихэд хаалганы ард битгий үлдээрээ за. Тэгээ тэгхгүй тул бидний хөтөлбөр зарлах мөчүүдийг дор нь хов гэж аваад өөрийн болгоод аваараа за. Окей. За тэгээд эх 5 дахьд уулзъя. 5 дахьд манай залуучуудтайгаа зэрэгцээд бид нар хамтдаа ороод ирэндээ чам зөндөө хуваалцахгүй ичэд ертөнцүүд байгаа даа. За. Bye.